Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч төв чиглэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Сайн байцгаана уу өрхөм үзэгч сонсогчдоо та бүхнийхээ өнөөдөр амгалан айлтгая 7 хоног тутмын Тодмагнай подкастын маань ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаа та бүхэндээ та бүхний хүсэн хүлээж ирсэн зочныг уулзуулахаар студид урьж авчираад байна. Энэ хүн бол их морины үеийн мастер хэмээн нэрлэгдээд байгаа залуу шин залуу уяач. Нэмэрсрэнгийн алтан учир та бүхэн ичнээ таних бах Монгол төрийн наадамд 2 жил дараалж их насны морь төрүүлсэн шгшмэл морьдын их хурд уралдаанд их насны морь төрүүлгэж айрагдсан Монголын чансан өндөр уячаар 3 удаа шалгарсан ийм уяач байгаа. Тэгээд та бүхний одоо хүсэн хүлээжээс ярилцлага болох байхаа гэж бодож байна. Ингээд олонний өнөршлгүүгээр ярилцлага эхэлье. За бидний урилга хүлээж авч студид маань хүрсэн ирсэн. Алтайчтай баярлалаа. За. Бас нэлээд юм болж ич тийм ээ. Ер нь бол бас жоохон хэвлэл мэдээлэл нээлттэй гэдэг юм уу? Олон нийтийн өмнө нийл гарахтаа бас жоохон төдийлөн дуртай биш үү? Тэр хэдэн удаа урилгaalдсэн те. Жоохон ичимхий юм тийм үү? Ер нь ахтар тэр Facebook, интернет гэдэг юмыг ашиглаад хэрэглээд байдаг. Харин яг тийм байна. Бас яг одоо нөгөө цаг ашигтай цаг хуваарлт гэдэг юм уу? Тэрэн дээр бас их байдаг юм болоо. Энэ Facebook ч бас хүмүүсийн бас одоо нөгөө ашиг цагийг бас нэлээд хүрээд байгаа штэ. Би эхлээд Мойког одоо нэвтрүүлэгтээ барих гээд Facebook-ээр хамгийн түрүүнд хайж үзсэн. Тэгсэн Facebook ашигладаг юм байна лээ. Facebook ашигладаг. За, үйлчлэлт ер нь одоо хэр байна вэ? Мордо хизээ оруулсан бэ? Сайтаа бас доронтоор явж байгаа дэрүү те? Тэглээ. Доронтой аймгаар Атомлаа эргэж явж 4 хоног явчихад өчигдөр өглөө ирлээ. Үйлчлэлт доронтой аймгаар ер нь сайхан байна. Атомл сэрнэштайхан энэ жил. Жоохон атоо байгаа газар цагаава хойтол руу ер нь жоохон цас жоохон ингийн талтай. Түүнээс биш судлаар лайтайхан байна. За, өвлийн мэдээж уяа салгын ажил эхэлсэн байна. Мордо хэдийгээр оруулж ирсэн бэ? Энэ жил ер нь одоо хичнээн адуу мал тэжээж байгаа вэ? Хүмүүс ер нь 100 жилийн бэлтгэлгээд бас өчт ер нь нэлээ эртнээс бадлаасан. Дээрээс нь одоо тэжээж арчилж байгаа мордож гэсэндээ олон багш байна тий. Тооны хувьд. За энэ жил одоо тэгээ 100 жилгээ том их жил. Тэгээ хүн болгонд нөгөө дороо бас нэг 100 жилдээ нэг юм ордуулахыг хүсэж байгаа шиг байна. Манайхны хувьд болонгот ер нь нэг жилдээ нэг оруулдаг вакцины хатуугаа оруулсан. Мөрмөл 12 сарын дөнгөж ихээр оруулсан та. Тэгээ оруулаад одоо унжидлээд үйл ажиллагаа явуулж байна. Өдөрт ер нь одоо морд ямар ажлууд хийгддэг вэ? За, өдөрт чи одоо тэгээд морд орж ирээд баг тал нь бол нэг цаахан дижээгдээд нэг жоохон тамир тэнхээ авах тал дээр тийм үйл ажиллагаа явуулж байгаа баг. Дээд тал нь бол жоохон унжидлэгдээд ер нь өвлийн эдлэгээ маягтай ер нь явж байгаа та. Тэгэхээр би одоо дээд насны мордын тухайд бол өвлийн эдлэгээ, унлага эдлэгээ бол хамгийн чухал юм аа гэдэг үг ууч долон хэлдэг л дээ. Тэгэхээр ер нь одоо тэр өвлийн унлага эдлэгийг ер нь ямар баяр старалтай гэдэг юм уу, ямар графикийн дагуу хийгдэх юм бол мэдээж адуу болгоных өөр баг тийм ээ. Жишээлбэл таны хувьд бол за өвөл оруулаад тэгээд нэг сайхан мэдээж намар нэг сайхан тамир хүч чинь бас уралцснаас хойш сайхан адуун дээрээ сайхан тамир хүч авцсан байгаа тийм ээ. Тэгээд нэг ерөн сайхан унж идлээл, ерөн зөөлхөн сайхан идлээл. Тэгээд нэлээд сайн ингэлж байгаа л. Ер нь л тэгээд нэг хөвгөл их өвчтэй байлгадаг шүү дээ. Одоо бол хүч нэмэлт ажил гэсэн үг. Тий, ер нь нэмэлт ажилтай байна да. Би тэгээд яг ингэж үзсэн чинь ерөөсөө маркетинг дэлгэрэнгүй ярилцлага хийж байгаа юм байна. Ер нь сүүлийн зочдуудтай би ер нь дэлгэрэнгүй ярилцлага хийж байгаа хүмүүсээ урьж хэлцээ байгаа. 2015 онд байсан баха. Одоо эсвэл 94 жилийн огор хязгаал харагддаг чи 14 15 тийм үү? 15. Тийм тэр үед нэг жижиг сэтгэл авч байсан байна. Түүнээс ер нь бол дэлгэрэнгүй ярилцж байгаа юм. Тэгээд өчигдөр одоо өөртөө чинь ярилцнаа гэж цаг тоолсноос хойш бол нэлээ бас ганц нэг зүйлүүдэр гэж харж дээрээс нь бас ууж хүмүүсээс одоо бас ганц нэг зүйл одоо авлаа л да. Тэгээд тэгсэн Мойкигийн хувьд бол бас их олон онцлогуд байдаг юм байна. Жишээлбэл Монгол төрийн наадамд төрүүлсэн их насны морийг одоо хэр олон их насны морь одоо төрүүлээд айрагдуулснараа одоо яах юм бол 20 дугаар зуунд төрүүлсэн 5 их насны морийг өсөхийн хуснараа давах удаад маань л бахархдаг. Өөрөөр хэлбэл морин төрүүлгэн дөрвмөр аавынхаа ажигийнхаа нэг морийг 21 дугаар зуун гарсаар гэдгсэн чинь төрийн наадам төрүүлсэн 5 их насны морь хоссон гэсэн чинь таа болоод таарчиж байна. Тэгээд бас
Гүн нэрийн залуу хүүхэд гэхэд яасан ховор хөв завшаамтай юм бэ гэдээ ингээд бодож илээ. Та бас энэ талаараа анзаарч ажиглаж байв уу? Гүү нэг тэр талаар нэг хайхтар хэлээ бодож байгаа юм. Яг одоо бодоход ер нь бол тийм л юм билээ. Өөрөө 2 мөр уяад төрүүлсэн алтамат эрдний өрмөрийг 2 төрүүлэхэд бас жинхэнэ туслах уяа ширэн гардаж ажиллаж байсан. Баатаруугийн дэлгэр хэрмөр гэж 2000 онд Сүхбаатарын халдсан сумын Иншиогон баяр гэж сайхан уяаж авах үйдэг байхад бас туслах уяа ширэн ажиллаж Улсын баяр наадмын бүр хөтөлж тавьж эргүүлж өгч байсан. Тийм ажиллаж байсан. 2009 оны дэлгэр хэрийн төрүүлэхэд ер нь одоо бас эдгээр одоо туслахч гэсэн дэм одоо нэг төрийн наадмын төрөө их мөр гэдгээр яс илүү бахархалтай байсан нь ер нь. Тэгсээ ер нь бол яг тухайн үедээ сайхан л байсан л та. Манай дүүч төрсөн дүүч унаа төрүүлж ийлээ. Ээж туслах уяа ширэн ажиллаж ийлээ бас. 2012 13 оноо өөрөлд бүрмөр төрсэн тэр амжилтуудад. Тэ 2013 12 оны үед чинь хөрөнгөөр төрүүлж илээ. Тэгэхэд яг л ерөөсөө бүр дуграахын ерөөсөө туслах уяа чирнэг нэг доотлынх нь л байсан л та. Тэр тэгж ажиллаж байсан. 2012 онд шиг санагдаж байна. Анх хөрмөр төрүүлсний дараа Батүлзээ дод манлаа манай сэтгүүлийн зочноор өргөжчихсэн. Тэгээд тэр үедээ нэг ярилцлаган дээр уяж болгоны цээжингүүний өгсөл бол төрийн наадамд их хөрмөр төрүүлэх юм а гэж. Би уяжийн гараа амжилтын гараа эхлэхдээ их хур дуралдаандууд их насны мөр амуу үзүүлж эхэлж байсан юм. Гэхдээ төрийн наадам гэдэг утгаараа төрийн наадамд их насны мөр төрүүлгэж харагдуулна гэдэг бол уяж чинь хүслээдэг гэж хэлж байсан. Тэгээд тэр үг бас надад их гүн үлдсэн. Тэгээд бас ялангуяа их насны мөр харагдуул төрүүлэхсэн уяжтай уулзахдаа энэ асуултыг яг энэ өгүүлбэрийг хэлээд асуудаг. Та бол төрийн сүүлийн 2 жил дараалал төрийн наадамд их насны мөр яг өөрөө гартаж бай төрүүлэгчлээ шүү дээ. Тэгэхээр яг одоо багшгээ тэр бор мөр халуун мөр төрүүлэхийг одоо үнэхээр одоо цээжин хөнгөнийхээ хүслийг биелүүлээд гэдэг утгаар одоо тийм гүн хүндэтгэлтэйгээр ядуу эсвэл зүгээр одоо нөгөө ерөнхийдөө бас өөрөө за одоо ер нь бол төрүүлэх л байсан юм чинь дээ гэж боддгоо ер нь хэрэг одоо сэтгэл хөдлөлтөөр хүлээж авдаг бай. Тэр ч мэдээж ер нь бас тэгж нэг хүн болгоны өсөд идэг угсаа идэв биш нь ойлгомжтой л да тийм ээ. Тэр болгон дээр ч нэг тэгж хаан хандж гэж байх уу юу? Болох ер нь дотроо баярлж л явдаг л да. Ирэх мөр төрүүлгэн гэдэг чинь ер нь бас үдий залуу хүний хувьд тийм ээ. Та чинь гэхдээ одоо би жишээлбэл тантай бол байнга хүлнэшэн таарч байгаа ч тийм. Тэгэхээр нэг тийм одоо зарим хүмүүс чинь ингээл бүр хаа байсан холгоо самсгаадаж гүүж орж ил хүнч одоо баг хажууд хин байна орчны ингээд мэдрэмжгүй болсон байж та гэх чинь ингээл нэг тийм болох л ястай юм болж байгаа мэтэл явж идэг шүү дээ. Тэгэхээр би бас саяны ингээд за ер нь бол өнөөдөр бол миний бармаг төрүүлнэ ч гэдэг юм уу юм ихтгэлтэй байдаг юм болов уу гэж одоо саяны асуултыг асууж байгаа. За ер нь хэд бол морь үл яг тэгээд бас нөгөө сунгаа давхил юм дээр ч гэсэн сайн байгаа сайн ч морь бас тэгээд сайхан ч уягдсан байгаа. Ер нь дотроо бол ус нэг сайхан аригчих ер нь тархин давхиж болоо гэж боддог л да угаасаа ер нь тэгж л бодож л морьтой угаасаа мартуулдаг. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон даруухан бай бас нэг юмны тухайн төрөлгөө бас өнгөрөө сагсураад явах гэж дотроо боддог. Залуугийн хувьд. Түүнээс ш бас учир начиргүй ингээл тэгчлээ гээл бас нэг орлоо чарлаад өнгөрөөд яваадаг бол бас хэмжүүл юм шиг үлээ. Хайхтаас 2019 оны тухайд ер нь одоо бормоор ер нь хэр байсан бэ? Одоо та ер нь иймэрхүү одоо баримж одоо баяр түүл явдал болно гэсэн одоо баримжаа байх уу? Эсвэл за төрийн наадам штэ гэдээ бас за 2019 оны үед чи өвөл хавар идлээд явах байх сайхан байсан хавар нөгөө онцгой болж рагсны нөгөө наадам хамуу үзүүлсэн л дээ. Тэгээд ер нь хавар уралдсан болооч тэр зундаа их хөнгөн сайхан байсан. Хавар ойрхон 5 сард уралдсан 100 их хөнгөн маягтай уягдсан ер нь амар дуухан маягтай уягдсан. Сунгаанаас өөрөх гэдэг ажил хийхгүй ер нь уралдсан та бас. Тэгээд яг наадамд мордоход ч бас тэгээ хүн ч бас нэг жоохон эргэлзээд идэх юм билээ бас ер нь бас. Яг ч нэг тэгээд нэг сайн байгаагаа ч мэдэхгүй бас нэг яах бол ийх бол гэдгээ мэдэхгүй. Би ч урд жил нь авчигмар улсад мордуулаад жоохон давуулаа болтлоо иччихсэн бас. Тэг их сайн тавих гэж байгаад. Тэгээ жоохон тэрийгээч бодоод бас дараа жил нь жоохон эргэлзээтэй л байсан л да. Тэгээд нэг дотроо бол нэг аригчсаа л гэж бодож байгаа. Тэгсэн тэгээ сайхан төрүүлсэн.
Хүмүүст одоо саяхан бормор аригдчих матгүй маач гэдэг юм аригдчих байхаа гэсэн үгийг бол ер нь гаргаагүй юу? Гаргаагүй гэж. Тий. Яг галаах дээр бол хоорондоо л яг галаах тэр нэг тиймэрхүү юм бол байх л та. Тэгээд нэг өөр хүн амьтанд бол нэг тийм гаргаагүй. 2019 онд Монгол төрийн наадмаас гарсан шигшмэл морд их хурд уралдан. Монголын морины олимпик шинжилгээцдэг. Энэ бол нөгөө өстө уячи 3 жилд нэг удаа болж байгаа зөвхөн мандаттай морь уралддаг гэдэг юм уу? Бас уячи хувьд бол босгон дээр наадмууд юм. Монгол зохиогч хамгийн өндөр чанартай байна шинжилж байгаа. Энэ хүн давхар ягаар хэлсэн юм бэ гэсэн. Тэгсэн. Их хурд гэж 8 гэж уралдаан болоод тэр морины олимпик. Тэгээ бормор улсад төрүүлсэн сайхан ч байсан тэгээд давхар уягаар төрүүлсэнтэй. Одоо улсад төрүүлсэн морь мордуулж байгаа юм чинь ингээд илүү хариуцлагатай байдаг уу? За ер нь хариуцлага бол нэлээд өндөр ирэх нэрэлгүй яг хөө. Гэхдээ гайгүй дээ тэр чинь нэг улсын наадмаас хойш нэг 7 хоногийн зайтай болж байгаа юм бас. Тэр хооронд нэг бас өчргөө морь бас нэг алтраад янз бүр болоод тахын гайгүй биш үү. Сайхан хол төрүүлээд сайхан төрүүлсэн морь чинь тэр хооронд. Энэ бор морийг яг нэг янзан дээр нь л мортуулаад ингээд айрагдуулж төрүүлгээд ах юм аа гэж асуусан хүмүүс маш олон байсан. Яаж тэрийг нь хадгалаад байна вэ гэж. Бормор. Борморч одоо тэгээд шүтлэнгээс нь л хойш яг сургаал уйлаа л та ер нь. Тэгээд шүтлэн битүү юм нэг үрээ тэгээд нэг тэр жилээ нэг жоохон болоогүй маа. Хязаалаа үрээ тэгээд улсын баяр надад дамаг үзүүлснээс хойш л товтол ер нь хурдан өндөр формтой байгаа л та. Тэгээд моринч өөрөө бас элбэг дэлбэг уртлаг бас сайхан мөр ер нь сайхан хурдан чимэр. Тэгээд бас нэг айхтар бүрч нэг мундаг таргалуулчихдаг юм аas. Тэгээд би бас нэлээд сүүл рүүгээ хожимдоо ойлгосон юм аа. Морийг бас нэг жоохон нэг хөнгөн морийг нэг хөнгөн байлгаж байгаа. Тэгээд бас нэг жоохон амардуухан маягтай хөнгөн уу юу мөр бас зүгээр юм байна гэж бодоод. Өөрөлдөл ер нь формыг нэг алдуулахгүй хэвээр гэсэн үг тийм алдуулахгүй байх хэвээр. Одоо өвөл ингээд 11 сарын сүүлээр 12 сарын ихээр ингээд морь ороод ирж байгаа. Тэгээд тэрнээс хойш унаа салахгүй. Хавар 5 сар ногоод гарын гартал унаа хөдөлгөөс салахгүй нэг хөнгөн байлгаж байгаа л. Тэгээд 100 яг уяанд орохоор нэг ногоон дээр нэг сайхан хөнгөн зөөлхөн маягтай нэг жоохон сөргүүлэх маягтай нэг жоохон тийм маягтай бол зүгээр юм шиг санагдав. Атандаа бас нэг жоохон морийг бас нэг жоохон таргалуулчаа таргамнаас нь доош хүчийн доошлуулж шулж уйлах гэдэг байсан. Тэгээд жоохон арай өөр яагаад. Шүтлэн ах сургасан гэж шүү дээ. Тэгсэн. Дааг энтерт нь бол оролдоогүй. Шүтлэн л ах байсан. Шүтлэнгээс нь эхлээл одоо ер нь бол дааганд нь хараад за энэ бор үрээд одоо уяндаа гэсэн юу гэдэг юм эсвэл зүгээр шүтлэнд нь анхаарч харсан юм. За тэр ч тэгээ нөгөө адуун дээр угаасаа галаахын уяач байсан. Тэгээд адуун дээр нэг 90 голцсон үрээ даагнууд нь тэгээд угаасаа тэр чигээр нь байгаа бүгдийг л үйсэн л та ер нь бол тэгээд уяал идлэл явж итэл нөгөө тэгээд тэрэн дотроос өөр сайн юмч тэгээд цаад гарчсан. Хязгаарлан жилээ дахиж уралдсан юм. Уралдаагүй. Усад даав юм. Ганцлаа тавьсан. Ус уралдаа. Дан уягаар одоо яг бол таны шийдвэр үү эсвэл галаахын шийдвэр үү? Тэгээд би тэр хоорондоо зөвлөж байгаа л тэгсэн дээр. Та одоо давхар уралдаанд бол уралдуулах боломж байсан баг тий? Байсан. Ер нь бол ирээдүйд олон уралдах юм аа. Одоо бол гамния гэсэн тактик байсан. Тэгсэн. Ер нь бол уралдуулчихаар байсан. 2017 онд ч соёл мөр тий? 17 оны соёл. Хангардад төрүүлээд дүнжин гарагт 6. Тэгсэн өвлөн дүнжин гарагт 6-лаад зунаа болонгот даав ятай хангарт төвөмс явуулдаг уралдсан. Тэр жил улсад морч юм уу? Мортоогүй нэг жоох арай жоохон тарган бас тарагдаад тэгээд тэр жил мортоолох болсон. Арай жоохон болмооргүй биш болохоор даав ятай хангарт уралдсан. Тэг сайхан төрөлсөлтэй. Тэгээ 2018 онд. 18 онд болохоор хавчигмөр дүнжин гарвын уралдаанд төрүүлээд улсын наадамд 15-аар орлоо 16 гарсан. 15 байна. Одоо манайд байгаа бүртгэлээр. 2019 онд ч юм бол 7 тамир юм шүү дээ тий? Тий 7 тамир. 7 тамир өвөл хаврын ам үзүүлээд тэгээ 102 сайхан төрүүлсэн.
За 2020 он боёо. Одоо 8 тамир болох нь шүү дээ өнгөрсөн жил тий. Тэр өнгөрсөн жилийн тухайд. Өнгөрсөн жилийн тухайд Бормор тэгээд сайн дөрвөлсөн тийм үү? Улсын баяр наадам дөрвөлсөн. Ер нь урд жилүүдийнхаа уяанаас хэр байсан бэ? За өнгөрсөн жил төрүүлдгээ бодвол тэгээд арай жоохон юу байсан байхаа. Жоохон тарагдах маягтай. Тарагдах нь ч болохоо ер нь жоохон өвөл хаврын жоохон онгоолт утсан байхаа. Ч одоо өвөл хавар уралдаан болоогүй шүү дээ. Тэгээд нэг жоохон онгоолт жоохон тиймэрхүү юм жоохон дутсан байх. Түүнээс биш. Давгүй явдгаараа л явж ирсэн ер нь. Арай урд жилийн төрүүлдэгт хүрэх хэрэггүй байсан. Тэгэхээр өвлийн уралдаан бол дээд наснд бол өвлийг явахдаа хаврын уралдаан бол дээд насны морин бол чухал байна тий яалтчгүй тэр онголтонд. Дээд насных гэлтгүү дээд бага насных бага дээд баггүй ерөөсөө бүгдөөрэнд л чухал байна л та ер нь бол өвөл хавар нь сайхан ч өвлөөс ч манайх уралдана гэж байхгүй шүү дээ. Хавар 3 сар гаргаад нэг сайхан өөрөө орсон үед ер нь уралдаад идэв шүү дээ тийм ээ. Тэр үед уралдсан мөр чинь зунаа сайхан онголттой бэлэн хөнгөн байж идэг ер нь хамаагүй дээр л дээ. Одоо тэгээд манайхан ингээд янз бүрийн шийдвэр гаргаж чадахгүй тэгээд уралдаа гэж явчих байхгүй болох. Бүр эсвэл нэг талд нь гарахгүй л тий одоо нэг болох гэж байгаа юм шиг тэгээд тэр болгонд чинь нөгөө нэг уралдаан болно гэх юм бол нэг ажил болохгүйг бол бас нэг ажил хийх нь үстэй тийм ээ. Хугацааны хувьд бас тодорхойлох хэрэгтэй байна гэж бодож байна. Тий харин тэрийг нэг талтаа гаргаад нэг шийдвэртэй болохгүй бол ширнэ. Арай л болохооргүй. Хоёр одоо ингээд сайн их насны мөр мордулсан байгаа. 2020 оны улсын баяр наадмыг ярьж л ганцхан гэсэн. Тэгээд одоо яадаг юм бол хэр хөл одоо нэг догтлол яг нөгөө яг заримдаа юу гэж боддгийг одоо дотроо жишээлбэл сүхбахтай ярьжсэн дүү хоёр нөгөө Монгол хэр хоёр уралдаа нөгөө дараагаар орсон шүү дээ. Тэгээ яалтчгүй нөгөө Монгол ахыг ингээд цаанаас л нэг өөрөө ирэхгүй дэмжиж идэг гэх. Тэр шиг таны хувьд одоо ингээд халимар бормоор хоёулаа ингээд сайн одоо мордож байгаа гэсэн. Тэгээ яг түрүү жилийнх нь одоо бормор манд түрүүлсэндээ дайны түмэн их болчихсоо гэсэн хүлээлт авах эсвэл за аль нь ч байсан яах вэ гэсэн итгэл байсан уу хүлээлт байсан уу? Яг одоо амжихан яг үннээ л яриа. За энэ жилийн хувьд бол халимар бол их штайхан байсан, сайн байсан л да ер нь. Тэгээд цаг уурч нэг жоохон сэрүүхэн бас нэг газар татвархтай халимар тамиртай хөнгөн хурдтай мөр ус. Тэгээд ер нь халимар их сайн байх гэдгийг ер нь бол мэдчихсэн ер нь. Ямар ч байсан тархины мөрийг бас нэлээд чирэх байх гэдгийг дотор бодолсон л та бас. Тэгтэл яг нөгөө бормороо өмнө жил бас төрүүлсэн болохоор чи энэ жил бас нэг чадвал ахаад нэг төрүүлэгч хийсэн. Хоёр дараалан төрүүлэгч хийсэн гэсэн дотроо бас тиймэрхүү битүүхэн бодол байсан. Ер нь бормороо л дотроо дэмжиж байгаа шүү дээ. Ер нь. Би бас нэг тиймэрхүү байсан бах гэж бодоод. Сумгаануудад ер нь энэ хоёр хэр байсан бэ? За давгүй сайхан байсан ер нь. Халуун нурдаа юу? За энэ хоёр ч одоо 4-5 мартай нэг их морч 2 хуваагдсан сонгохдаг. Тэр нь бормор өмнө байсан. Хамт сонгодог байсан. Сүүлд нэг л хамт, сүүлийн их сонгаал хамт хийсэн л дээ. Тэгэхээр бормор өмнө байсан. Бормор өмнө байсан. Нөгөө салгаж явахдаа бол халуун юу хоёулаа л өмнөд авах уу? Тий, ер нь л өнгөндөө тэрхний мөрттэй л зам. Би улсын баяр наадмын дараа манайх жижиг сэтгэлдлүүд авдаг тийм уучтаас маш богино хэмжээний жижиг сэтгэлдлүүд авдаг. Тэр сэтгэлдлүүдийг аваад галаадрах тод манлайтай ярилцахад бормор шиг маань ийм мөр надад олон заяахгүй юм гэж ингэж ярьжсэн л да тийм. Та бас бормороо тэгж боддог. Ер нь одоо жишээлбэл яг үеч хүний үднээс харахад борморонд одоо хордон сайн адууны гэдэг юм аргагүй төрмөл адууны ямар шинжүүд байдаг юм бэ? Зан аашийн хувьд бие бядрын болоод одоо бие зохицын болоод зан ааш сэтгэл зүйн хувьд бормор өөрөө тэгээ хэр барахтай ер нь бас нэг маргагийн алдаа тоохоргүй мөр л тоо ер нь. Тийм барай тавь багтаа бас сайхан хөлс бас илэрхтэй. Тэгээ суулт багтаа ер нь өөрөө бас өстө тэр нэг зөрөг зөрөх нөгөө саймар зүрхэн том байдаг гэчээр ер нь бараг үний юм шиг үлээ. Өөрөө их зүрх зөрөгтэй морьтой хамт танилаад уралдаа явахдаа хажуудлага морийг булмаач хадсан. Ер нь нэг жоохон тийм юм завтай бас. Тиймэр сайн байдаг гэдэг нь үний юм шиг л хашаа дотор ингээд өвслөөл тавьгаад ч гэсэн бас өгөөдүүлээ бас нэг шажиглах ихтэй ер нь. Ер нь жоохон аашрахад талтай. Ер нь бас тиймэр л та. Жирийн үедээ аашрахаагүй. Жирийн үедээ гайгүй ер нь. Тэгээ уян нураад ирэхээр бас нэг тийм болчихдгоо. Гүйгүй яг уян орохтой ч гол нь биш яг хөө тэгээд
ашаа хороонд тэгээд байж байгаа нь ингээд олон ардуу сул байхад ер нь тэгээд тэрэн дунд ер нь жоох нэг атман маягтай л байдаг. Тэгэл та. Нөгөө би зохицсныхын тухай та дөрөв сайхан уртлаг гэдээ ярьсан шүү дээ тий. Өөр ер нь одоо хурдан атуунд байдаг ямар шинжүүд байдаг юм бэ? За сайхан хаврах зүрх зуртай ер нь сайхан өө байхгүй уртлаг. Гэт хоол гэж сайхан тогтоо хөлс бас илбэртэй тэр. Тэр ахын сүүл мөл сайхан л та ер. Доогроо тэр үе сагнад гэрв хийх богнохонтой. Тохмогноо өргөнтэй бас нэг өмсөг чихний өг мөг бүдүүн ер нь бас сайхан мөрөлтөө. Халуун морины тухай бас дэлгэрүүлж ярих зүйл таах. Та бол шүтлэнд нь бор морийг шүтлэн сургаад хязаалангаас эхэлж уралцсан. А халуун морины тухайд бол даагнаас эхлээд уралцсан гэдэг тийм. Тэгсэн. Халуун морч яг дааганда сургаал даагандаас л хурдан байсан л та. Тэр үед чи одоо нөгөө өвөл хаврын уралдаан гэж сайхан болдог байлаа. Олон сайхан уралдаанууд болдог байлаа. Хаварчингаа уралдаал, хавар 4-5 уралдаж 4-5 хайр төрүүлэл. Нийслэлийн хангаар гэж уралдаан дааганда тавар уралдаан төрүүлжсэн. Тэгээ 100 улсын баяр наадамд уралдаад энэ 50 даагнуудтай уралдаан зургаалцсан. Тэгээд Эрдэнэтийн бүсд очиод 7-оор орчлоо ялаа тэр чинь. Дааганда бас 3 уралдсан юм тий. Тэгсэн том наадамд 3 уралдсан. Нэг төрүүлээд нэг зургаалаад нэг 7-оор оролцсон. Шүтлүүрээ даав ягаар нөгөө хангаар төвийн бүсийн уралдаанд оролцоод амуу үзүүлсэн. Тэгээд хязаалан үрээ огт уралдаагүй. Соёлын үрээ болонгоо тэр хавар гонцог болж ирсний нэрэмжт надад амуу үзүүлээ. Цонцынхаа баяр надад амуу үзүүлээ. Баяр ламын гэгэнд очиж 3-аар тавьсан. Хязаалан яг дүнжсэн юм бол та нөгөө формыг хадгалах хэрэгтэй гэж дүр ярьсан. Хязаалан яац юм аа нэг жоохон болохоо утсан. Тэгээ уралдах га уралдаж чадахгүй. Амжээсэн юм. Соёлын жилээ 3 л уралдсан уу? 100 уйжсэн л та уяад их хурдан сайн байгаад байсан. Тэгээ нэг жоохон болохгүй болоод. Жицгийц авал болохгүй болоод. Тэгэхээр нөгөө сайн байгаа ч гэсэндээ хэрвээ болохгүй бол өнжих. Чи ер нь тэр л дээр ч доо хэрэгтэй тий. Сайн мөрийг үл ер нь бас. Тэгсэн дээр бол. 2020 онд ч улсын наадамд төрүүлсэн. Би одоо ингэж асуух гэдэг нь сайн хоёр их насны мөр байдаг шүү дээ та тий. Хоёулаа сайн. Тэгэхээр одоо нөгөө яг ингээ зэрэгцүүлээд үйж явахдаа бол одоо бас нөгөө нэг одоо юу гэдэг давуу одоо халуун морин бол энэ чанараараа илүү бор моринд ийм давуу чанар байдаг гэд ингээд бас харьцуулалт илүү байдаг бах тий. За яг тэр хоёрыг харьцуулахад бол тэгээ бор морин бол арай сайхан дууц даацтай суудгүй сайхан зүтгүүрдүүлтэй ер нь. Бор морч яг хөнгөн синсхэн гараад салхилаа явчихдаг. Халуун мор тий. Бор мор бол яг тэгээд тархинд ч явал явна, хойно ч явал явна ер нь тэгээд сайхан даацтай зүтгүүртэй явдаг. Хүний айсаар. Халуун морч тэгээ хөнгөн шууд гараад салхилаа явчихдаг. Сэтгэл зүйд арай хөнгөн гэж болоо. Арай хөнгөн. Адууны сэтгэл зүйд юм хөнгөн баханд бас уянд нөлөөлдөг. Нөлөөлөл. Яаж нөлөөлөх вэ? Сайн уу, сар уу? За одоо тэгээд их нэг жоохон тарган их хүчтэй бас нэг жоохон тэгээд тавих юм бол тэгээд тийм сэтгэл зүйд одоо тэгээд бас жоохон эдлэгээ ундлага ер нь жоохон дутуухан тавих юм бол тийм одоо ер нь тэгээд зүрийн унжаал ирэх л байх л та. Тэгэхээр жоохон хөнгөн сэтгэл зүйтэй тийм дутуугүй сэтгэл зүйтэй адуун дээр бол уяач маш их анхаарах хэрэгтэй байх нь шүү дээ тий. Тийм ер нь бол. Уяа шалгыг маш сайн тохируулж хийх хэрэгтэй байна. Тэгэхээр тэр хоёр чинь шал хоёр уяатай л мөрдүүлж байгаа юм л та тийм ээ. Нэг эсрэг болчиход байна. Тийм нэг нь их хөнгөн бэлэн тахиултай сэнсгэн тиймэр нэг нь улангууд арай нэг жоохон тийм чанартай мөрөлчд. Би яг сэтгэл зүйд танаас асуусан гэжсэн юм. Уяач ингэж ярьдаг. Нэг айлын адуунаас сайн их насны морь төрөх юм бол тухайн айлын адуу их чанарчжээ гэж ойлгох хэрэгтэй гэдэг. Ер нь дээр үесэл тэгж ярьдаг юм билээ. Одоо тэгж үзэх юм бол галаад тод манлын адуун би болгосон улсын галаа гэдэг хүний бий болгосон адуунаас одоо бидний л мэдж байгаачлан 2 сая их насны морь төрчлөж. Тэгэхээр энэ хүний адуун үнэхээр сайн чанарчжээ гэж ойлгож болох уу? Та бол одоо яг гардаж бүх зүйлийг хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ одоо тэгээ болох байх одоо тэгээ яалтчгүй л бас 2 сайн мөр төрүүллээ л дээ тийм. Өшөөч бас 3 4 5 ч мөр байна бас.
цаашаа цаанаас 2 3 ч юм уу. Мгм. Тэгэхээр одоо тэгээд муу гэж хэлж болохгүй байх л та бас. Мгм. Мэдээж одоо бас тодорхой хугацаанд үржил хийсэн учраас олон ладуу байдаг бах. Олон одоо нөгөө үрээнүүдээс л одоо шил сонгол ирээд энийг нөө энэ арай илүүтэй гэд та сонголт хийдэг л байна. Ер нь бол яг таны нэг давуу тал бас бусдын уушчаас онцлогтой юм гэх юм бол нэг хүний адуунаас нэг хүний мөр үйж байгаа. Адуу мөр үйдэг. Дээрээс нь дандаа битүү адуу багаас нь ингэж өөрөө одоо танаад бүр багаас нь сургалтаас нь эхлээд бүгдийг гардан өнөөдрийн хурдан төрийн төмөнхөдийг төрүүлж байгаа шүү дээ. Тэгвэрээ бас их онцлог. Тий яг хөө тэгээд тэр олон адуунаас тэгэл багаас нь яг унагдаанаас нь бүгдийн тэгэл хараад шилээ сонгоол энэ нарай зүгээр юм уу удмын хараад их эцгийн ч гэсэн хараад бас нэг энэ нарай зүгээр юм уу энэ ч зүгээр юм уу гэл ер нь бас тэгээ сонгож шилжил авч үйж байгаа л та үгүйсээ ер нь бол тэр болгоныг тэгээ бүгдийг уяад хүлээд энэ гэж өдрүүлж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд яг айл болох л ер нь тэгээ сайн муу гэлтгүү тэгэл нэг уйсан бол нөгөө уйсан мөр бас нэг жоохон нухаад бас нэг нэлээ нэг айл болох нэг жоохон дахил гаргахын тал ер хичээд хэлтэй. Нэгэнтэй л бариад аваад үйж байгаа юм чинь бас нэг дахь үйж үзээд явахгүй нэг хайчихгүй бас тийм ээ. Нэлээд сайл цааш нь сэтгүүлчл ер нь тэгээд нөгөө цул цаг ил бүр жилд ер нь хичнээн одоо даах сургадаг юм. Даагуур одоо сургаж бэлтгэдэг юм байна. За тэгээд уяад төдөн одоо бэлтгэгднэ гэдэг ярил. За тэгээд нэг жилд нэг 10-аад даа гарваад шүтлэн мэдлэн бас яадаг болох тий. Шинээр сургагдаж бэлтгэгддэг баг. Тэтрээсээ хараад арай гайгуугаа гинаваад уралдахын уралдыг өнжөөгөө дараа жилийн нэн үзье гэдгээр нэг жоохон тиймэрхүү зарчмаар явдаг л дээ. Хүмүүс одоо жишээлбэл ингээд бусдын жишгийг одоо уйлжтай ингээд явж хатгаа бадна гайгүй дахиулаад ер нь жоохон хурдлахаар одоо гайгүй хурдан байхаар бол голтол азраг тавьчаад идэг. Таны хувьд бол их морин дээр илүү анхаарах шиг. Яа тэгэхээр за тэрийг дараа нэрээ. Ер нь бол азраг тавьчаад идэг. Та бол сайн их насны морь гаргаж авахд илүү анхаардаг юм болов уу гэж би зүгээр таныг ажиглав. Тэг яг нэгдүгээр ч тийм юм байгаа. Хоёрдугаар толонгууд яг энэ хүний адуу чинь тэгээд одоо нөгөө гарсан бэр гарсан тавьсан болгоноор нөгөө азраг тавиад байвал бас энэ хүний адуу чи өөрөө бас хоорондоо нөгөө жоохон цосоордох тал руугаа болно шүү дээ. Бүгдөө л нэг удмын ингээд азрагнууд байх азрагнууд тийм юм бол байж болохгүй л дээ. Хоёрдугаар толонгууд их мөр гэдэг чинь бол ямар ч уяаны алдаа юм гарахгүй бас тэрийгээсээ мэдрээд унаад идлээд нэг сайхан ингээд уяа зүг сайн мөр байх юм бол ер нь бас сайхан зүг тавьж чадах юм бол их мөр шиг тэгээд амар нэрэн засаа мөр адуу шиг амар адуу байхгүй л дээ. Гарын хайдаа ямар ч алдаа оноо гарахгүй. Азрага адуу чи хэцүү шүү дээ гуураад бас юмтай нөхцөлдөж гоод өчтөрөө ноёо тийм гаргамж гэж ажиллаж байна бас. Дээрээс нь нөгөө нэг адууны тухайн адууны хэлбэр хийц гэж байгаа тийм морин хөвтэй адуу азрагын хөвтэй адуу гэж ярьдаг шүү дээ бас хэлбэрийг харддаг л байна. Тэ ерөнхийдөө тэгээ бас тэр шинж хийц юм ин хараад бас тэгээд их мөрөндөө чараа зүгээр юм байна гэдэг. Тиймэрхүү л. Тэгэхээр би түрүү бас ярьжсэн тантай ярилцах гад бас ганц нэг зүйлүүдийг одоо эргэж харлаа бас ганц нэгнээс асуултууд тодрууллаа гэх. Тэгээд Монгол төрийн наадамд их насны морь дараалж төрүүлсэн 4 уяач байдаг юм байна. За түүний одоо эхнийх нь бол даваагүй тоо манлаа 1978 79 онуудад дараагийнх нь Бачлуун тод манлаа 1994 95 онуудад за дуурай буюу Батүлзийн тод манлаа 12 13 онуудад та 19 20 онуудад их насны морь дараалж төрүүлсэн байна. Төрийн наадамд. Тэгээд хамгийн гол нь энэ 4 хүн багшаавын барилдлагатай гэдэг нь бас сонин санагдчихлаа. Тийм л юм бэлээ. Бачлуун малч одоо даваа хугаа шав гэдэг чтэй тийм ээ. Би ч одоо энэ дугаараа Батүлзийн тод маллаа гэдэг хүнээс ч одоо уяаны арга барил юм. Тэр юм суралцсан л дээ. Хэдтэй очиж байсан юм бэ та ер нь? Би 17-8 авдал очижсэн баг. 5 жил туслах хийгээд. Малны сайхан хурдалж явах үед туслах юм нөөс хаад өөрийгөө сацтай завшаантай л гэж боддог л да. Хөрмөр 2 4 үлээл үед нөгөө улсын баяр наадамд 6 насны адуу харагдуулж хахад нь л. Тэгэл туслах байж ажиллаж ирсэн л да. Унийг бас нэг сайхан байгаа үед нь тэр үед нь бас нэг татсан тэгээд яваад байгаа ч юм бас. Том завшаал та тийм ээ.
болж үртэж байгаа юм хараад ойлгоод авна гэдэг чинь тэрийг. Таашиллал одоо дугаараа Батүлзэд манлагаас ямар одоо би бол энэ хүний ийм чанаруудыг нь бол их оросоос уяны энэ арга барилыг одоо ч гэсэн би ингэж хэрэгжүүлдэг ч гэдэг юм уу. Ингээд ярил. За мөрийг сайхан унж эдлэхийг л ер нь их яасан та тэгээд. Тэгэл ерөнхийдөө тэгээд бас нэг мөрмөл сайн уяад сайн дахиулаад байгаа ер нь тэгэл хүн болгоноос л бас нэг юм хараад олж авахыг л хичээдэг л дээ ер нь. Сайн дахиулаад байгаа хүн болго энэ хүн ер нь тэр хүн яагаад гэж мөр дахиулаад байгаа юм бол тэр ч одоо сайн үжисний өвчнөд л мөрөнд дахиж байгаа шүү дээ тийм. Тэгээд дөрөнгөөс нь хараад нэг юм ойлгоод сураал авчих. Сайн тавьтер подкаст хийх юм ярилцчихсан. Удам сударт тань ийм мундаг одоо эдийн наснд ийм мундаг амжилтууд гаргачаад байна. Таны удам сударт уяачд байв уу гэсэн та үгүй гэсэн өөрийнхөө дур сонирхлоор л одоо уяач болсон юм байна. Уяачийн замыг сонгосон юм гэж бодсон. Юу ер нь таныг нөлөөлсөн юм бэ? Энэ одоо уяачийн туслах уяач болоод ингээд ер нь л морины хүн болъё гэдэг шийдвэрийг хизээ гаргасан юу танд нөлөөлсөн юм бэ? Би ч өөрөө их жоохон хожуу 12 3 нас хүрээ том болсон хойноо ер нь жоохон морь мал руу ойртсон л та. Чигээр сургуулийн хүүхд байсан. Хүний мөр унаад. Унаад тэгээд хүүхд байхдаа мөнгө өгөхөр л тэр унаад нэг 5000 төгрөг өгчээсэн юм аа мөр унаад. Тэгэхээр л замаар унаал мөнгө олж болох юм байна ерөөсөө. Тэгэл мөр унаад сургуулаа хийчихсэн л та. Баа ээжтэй загнууллаа. Сургууль сургуулаа хийл. Тэгэл мөр унаал байж итэл энэ олон уяач нар одоо тэгээд үе ах нар ингээл мөр мал уяал дахиулаад сайхан унаа тэрийг унаал сайхан яваад хахаар ер нь бас нэгэн тэл яасан юм чи мөр уяач болъё. Ер нь гэх юм бол хинэж тутахгүй сайхан амьдарч болох юм байна гэдэг ерөнхийдөө тийм ойлголт тавил. Ойлголттой байж байгаа л ер нь тэгж л уяач болсон л. Маш одоо хичээл одоо зорилгоо их тодорхойлж хичээл зүтэлтэй тууштай байж чадсан байна тийм ээ түүний хувьд. Хоёрдугаар бас өөрөө бас нэг сайн адуултай болъё гэж бодож явсан л. Өөрийнхөөс гадна жохор нь сайн адуултай сайхан хурдан адуултай болсон гэж боддог л та. Нэг гол том бродл бол та. Одоо яг таны энэ өгүүлбэрийг одоо ийм үзүүлэлтийг бол миний одоо би бас нэлээд бол уучтай уулздаг. Тэгэхэд бол ер нь бол 30-аас дээш гарцсан ч юм уу 35-аас дээш насныхан голдуу яг таны энэ зүйлийг ярьдаг. Та бол энийг маш их олж харж түүнийхээ төлөө тууштай байсан учраас өнөөдөр ингээд бас Монгол төрийн наадамд 2 насны дараалгаж зөвлөсөн шгшмэл мөрдийн хурд уралдаанд ингээд олон амжилтуудын эзэн болцсон сууж энэ гэж ажиллаж байна. Танаар бас сэтгүүлч хавьд гэдэг юм уу хувийн хавьд ч гэсэн маш бахархаж байгаа. Үнийг бас хэлчихье. Өнөөдөр бол ер нь таныг магтах өдөр гэж бодож байгаа. Яг л би асуултуудыг нь харж байгаа. Ялчгүй хэлхээс өөр аргагүй юм байна да гэж бодчихсон. Монгол төрийн наадам хийгээд шгшмэл мордын хурд уралдаанд их насны морь төрүүлсэн. Гэт бас хайж үзлээ л дээ. Яг таны энэ амжилтуудыг, таны гаргасан амжилтуудыг өөр ямар уяачд гаргасан юм бэ гэд ингээд үзсэн чинь Батүлзээ онон тод манлаа, Батүлзээ манлаа байж буян тогтох та дур байгаа та. Их хурд улсын наадамд их морь төрүүлсэн. Тэгээд буян тоо маань болохоор их хурд улсын наадамд хоёр төрүүлсэн морь хоёр өөр морь байсан. Яг нэг морийг шгшмэл төрийн наадам болоод шгшмэл морьд их хурд уралдаанд төрүүлсэн гэхээр таагаар болчиход байна. Тэгэд ингээд таны өнөөдөр харахаар даваа хуу онон гэдэг юм уу одоо Батүлзээч гэдэг юм уу бидний нөгөө нэг дээд төвшин одоо нөгөө тод манлаа дээд цалтаа дээрэс нь 20 дугаар зууны ч гэдэг юм уу 21 дугаар зууны манлаа одоо супер уяачд гэж ярьдаг шансаа энэ уяачтай л ингээд салгуу залуу уяачд бэрэмгийн хувьд үлдчихэд байгаа байхгүй. Тэгэхээр одоо яалтчгүй таны өнөөдөр матхаас өөр аргагүй байна гэж хэлж байгаа. Энийг бас ажиглаж байсан уу? Би нэрээ тэгжсэн да миний гаргасан амжилт хэрэг гэдэг гэж бас бодож харьцуулж яв. Тий яг хоо дотроо бодж л байсан л да тэр ч ойлгомжтой байсаа тэгээд тийм юм уу. Ахтар хүн болгон тэгсэн гэдэг яриа боддоггүй л. За. Хоёр одоо төрийн төмийнхээс гадна бас хонгор халзан морины талаараас ярилцах хэрэгтэй тийм ээ. Та хоёр яг анх одоо бол би яг таныг одоо ингээд одоо бол 2 дахь удаа танд ингээд их уулзж байна. Яг тэр би тантай хонгор халзан морь соёлонд улсын наадам төрүүлээ төв цэнгэлэх хөдөлгөх гээд явж хахад нэг машинд явж таарчсан. Тэ. За тэрийг хоёлаа дараа нь ер нь бол хонгор халзан морины талаар эхлээд хоёлаа сайхан дэлгэрэнгүй ярил л та. Нэг ийм юм сонссон юм.
хонгор халзмаар шүлэндээ усын надад 7 өглөө 6 өглөө 7 даг. Тэр үед юм уу эсвэл одоо дараа нь тэр соёлон улсын наадамд нөгөө бэлгүүдийг нэрдээ төрүүлэхэд юм уу ямар тач аль нэгэнд нь л гэж би сонссон. Гэхдээ өнөөдөр л мэдхгүй одоо нөгөө зарагдах тухай асуудал яригдсан юм л да хонгор халзан одоо авъя гэдэг. Тэгэхээр тэр үед та би энэ хонгор халзан ихнээс одоо их хурд уралдаанд төрүүлэх юм байгаамаа гэж хэлээд заруулаагүй авч үлдэж чадсан гэж сонсч байсан. Ийм үйл явдлыг болсон нь. За яг хоо яг тиймэрхүү маягтай юм бол яг би хэлэх нь хэлж л байсан л та ер нь. Тэгээ яадаг юм босаа. Тэгтээ миний тэр нэг айхтар нөлөөлөг өгөх үү? Тэгтээ нөлөөсөн байна. Тэр шүтлэнд нь далуулахт юм уу эсвэл соёл нь төрүүлэхт нь энэ үйл явдал болсон юм уу? Чим яриа болсон юм уу? Тэр соёлон моёлон яахт нь л яасан баг. Шүтлэн мэдлэн доогсод янз бүрийн тийм яриа хөрөө гараагүй л дээ. Тэг соёлын залан болж ирэл нэг тиймэрхүү ганц нэг яриа гарсан баг. Соёлон яг нөгөө төрүүлээд одоо өөр хүний нэр дээр ороод ирэхэд танд бас жоохон тавс тэрийг нэг тийм таашаалт хүлээж аваагүй болов уу гэж тухайд бодож байсан. Тэр нөгөө цолгооны машин дээр явж байхад хүн болгон төрийн наадамд соёлон төрүүлэхгүй шүү дээ. Би ер нь одоо хэрвээ яах юм бол явах хэрэг байна уу гэсэн юм та яриад би үлдчихгүй гэсэн нэг юм ярьжсэн. Тэгээ галаахад бол ирэх хүнсэнд өргөстэй гэдэг хоёр нэг тийм яриа болж байсан шүү дээ. Машинчаас байгаа байж байсан. Ер нь тэр хонгор халзмаар бэлгүүдийг нэр дээр уралдах шийдвэр юм хийцаагсан юм би. Тэр жоо хаа шүндэл гарсан юм шиг байна шүү дээ. Би өдөр өдөр нь ерөөсөө тийм болоогүй л байсан. Өглөө бэлгүүдийг нэр дээр уралдал. Мортож байгаа шүү л гэсэн юм. Ангалт гэсэн одоо тэгээд юм. Та бол мэдээгүй байсан юм тийм. Мэдээгүй байсан. Тэгээ ялгаагүй сайхан тэгээ уралдаа төрүүлсэн л дээ тэгээ. Тэгээ тэр соёлны дараа нөгөө яг нэг л одоо тэр хүний нэр дээр төрүүлсэн учраас бид нар бас дан мэдээлүүд авч илсэн 8 арилжаа хэй энэ төр гэсэн юмнууд яригдсан бас яригдсан гэж хэлжсэн. Тэр үед л их мөртөд төрүүлэх юм байгаамаа гэж хэлсэн бахан л дээ тий. Тэгэж хэлэх нь хэлж ийдсэн гэж магадгүй яг. Тэгээ манай хүн ч гэсэн өөрөө ч бас нэг айхтар яа юм гэж хэлсэн бодлого байгаагүй бах гайгүй. Тийм их зарч үрчээ гэсэн бас. Галахаж ээж нь бас хөвсгөлийн хүн гэдэг үү. Тэгээ бас ээж байгаа бүхэн сайхан морин дуртай залуу дэмжиж урам хүн гэсэн бас юм байсан болов гэж би зүгээр бодож байсан. Тийм шиг үлээ. Ер нь тэгээд тэр бэлгүүдийг аав ээжтэй эдгээр найз нөхөд улсууд тэгээд сайхан залуу хүнийг дэмжиж л яасан юм шиг байлаа шүү дээ. Би тэгээд хамгийн гол нь энийг яагаад асууж байгаа гэхээр би энэ халдсан морийг их хурдад төрүүлэх юм а гэдэг зүгээр шиг хэлчихээг байх гэж бодод та. Ер нь бол тийм хэмжээний адуу би тэрэнд нь итгэлтэй байна гэсэн үг байсан болов уу гэж бодож байна. Тэгээд ч одоо хавчиг мөр бас хавчиг үсттэй. Одоо хавчиг мөр. Нөгөө их хурдад айрагдах та. Их хурдад айрагдах хавчиг мөр. Тийм. Хавчиг мөр их хурдад айрагдулсан шүү дээ. Хонгор мөр нь бас одоо хэлбэр хийцээ гэдэг юм уу? Яа соёлгын тухайд одоо бас ямар хонгор халзмаар ямар онцлогтой. Таны одоо сэтгэл тэгэж дүүрэн багцсан учраас би асууж байна. Их л ихтэй л морил л да. Чангуу яттай бас тижээж болдгоо. Таргалуулж болдгоо тэгээд. Гат ихтэй мор. Тэгээд их нэг өөрөө их чадгаар чангаар өстэй. Их хурдтай, хөлийн хурдтай л морил та. Жохон тарган бол бас болморгүй янзтай. Хөвлөмөр. Ер нь тэгээ өвөл хавар нь тижээдгүй штэ. Тийм үү? Тийм тижээхээр болдгоо болохооргүй юм лээ бас. Сайхан тижээхгүй нэг хөнгөн гаргаад шинэ ногоон дээр гаргаж жагаад ногоон дээр өөрөөс ногооны сайхан өөрөөс хөнгөө хүч суулгаад тэгээ тэр хүчээр нь сөргүүлэх маягтай уюул ер нь бас болмоор юм. Тэгэхгүй бол бас одоо ч ингээ хавар мавар өвөл хавар ингэж уралдаан байхгүй болчлаа бас. Тэгэхээр нэг хаврын онгоол бэлтгэл ажил дутаад ах шиг. Тэгэхээр ер нь тижээж болохооргүй юм шиг л. Гурван өөр уяатай л эхнээс нэмэртүүд байна да тий. Тийш морч одоо тэгээ ямар бүгдөө адилхан нэг уяатай байна гэж байх уу тийм ээ. Мөр уяах одоо бүгдөө адилхан нэг уяатай бол нэг хүнээр бичиж явуулаад өнөөдөр хөлсөл маргааш тангарт нөгөөдөр сунгана гэх. Тэгээ бичиж явуулаад энэ л бол энэ л уйчин л та тэр ч тэгээ уяач хүний өөрийнх нь бас нэг за энэ ингүүл инх юм ээ тэгвэл тэнх юм ээ гэсэн нэг жоохон мэдрэмжний асуудал бол гол нь болох гэж боддог шүү дээ. Стал мэдрэмж буй нарийн юм байгаа юм л да. Тэгэхээр 2020 он бас
Галаадрах тодмолынхны хувьд бол бас их онцлог наас. Ер нь 2020 оны наадмыг ингээд ажиглах юм бол бас их сайн бүлээр наацсан наадам гэж хэлж болох уу. Зах дүүс аав хүү ярьждэх сайхан наацсан тий. Нэг авахта 3-аараа энэ төр гэ. Галаахынхан бас одоо тэд нар ч 3% юм уу? Тийм айлын тавлаа биш үлээ 3 ихтэй 2 ихтэй. 3 хүн тэгэл гуруулаад Тийм гуруулаад улсын баяр наадам дайраг дүр авсан. Энэ наадам болсон л та. Сахихын үрээ амуу үзүүлээд төрсөн дүүгийнхэн шүтлүүрээ төрүүлсэн. Тэгсэн. Танд бол бүүн баярлалдаг байлгүй дээ тий? Яваа тэгэлгүй байх. Би зүгээр ингэж боддгийг энэ нэг хүний морь уяал ийм амжилт үзүүлчихэд байгаа юм чинь Майк буюу Налт очир гэдэг залуу. Нөгөө гал байгуулад нэлээд хэдэн хүний морь уяал одоо бүр баллаж өгнө гэдэг. Одоо ер нь танаар морь өгөх гэсэн саналууд ихэрдгүү. За яг мерсер ирэх нь ирдгээ тэгээд яг одоо томоо болж ийн бас 100 жил болох чинь бас тэгээд өөрөх яагаад яах вэ? Тэгээд сайхан ч мөрдөж бас хурдан сайхан мөрдөж өөрт байна тийм ээ. Эдрийгээ бас нэг олон юм самгуулдлаа нэг нэр ичигэд бас нэг сайхан үчи гэж боддог. Тэгээд юм. Миний ажигласнаар Марко бол азарнаас бусад бүх насны морийг мөсвшин хатанд дарагдуулсан тийм. Тийм байна уу? Тэгж лам. Би азар яг улсад л харагдуулаг болох биш бүс хүмүүс төрүүл гэж харагдуулчихлаа л та. Улсын наадам дээр азар харагдуулаг. Улсын наадамд азарнаас харин бусдын харагдуулсан. Азархны үе бас арай бусдаас эмзэг үү? За эмзэг нь чи бах байх тэгээд нөгөө азарганаас л болно л та. Хавар сайхан гүүгийн сайхан өгөөд эртхэн сайхан орооморог ин гаргахжуулж нөхөр асуудал байхгүй л дээ болно. Тэгээ бид нар ч сүүлийн үед бас тэгээд сайхан гүү малын нөгөө өөдөө сайхан ороог гаргаж өгч чадхаас оёлаа азарга ер нь тэгээ нэлээд жоохон эмзэг маягтай юм бас. Шингүүр ажгаас оёлаа азарга байна. Тэгээд одоо уяач бас нэг олон ч азарга уяач хөл байна л да ер нь бол. Гэтэ ингээд ажиллаад байхад нөгөө нэг тэр насны үеийн солигыг мордын үеийн солиг илүүдэд тааруулдаг гэд нэг юм хэв шинжүүд харагдаад байдаг л яалтчгүй одоо ихмэр одоо шил таны үед ихмэр арай илүү харагдаад байх жишээний тий зарим хүмүүс бол азаргыг их сайн байдаг тэрийгээ дагаад ч юм азраг олон үйдэг ч байдаг юм байдаг л за одоо би ч одоо тэр чинь ч гэж өгнөд их бодож байгаа юм шүү дээ. Тэгээд нас болгоныг л амьтаа гайгүй юм байвал устайгүй бичих л боддог. Монголчууд ингэж ярьдаг энэ онцгой хөвгт юм аа энэ нэг бас нэг арай өөр юм аа гэл тий эсвэл энэ амны гიშгтэй хөвгт юм. Тэгээ энэ тодорхойлтууд бол яг өнөөдрийн тухайд ингэж та харахад бол өстой очир би Майко гэдэг хүнд их хамааралтай юм шиг. Би бол таныг арай өөр төрсөн юм уу гэж бодоод байгаа. Өөр бас амны гიშгтэй төрсөн. Яагаад вэ гэхээр 2013 он болох уу? Даагарагдуулдаг чинь. Тий 2013. Жишээлбэл зарим хүн төрийн наадамд одоо насаараа морь үе төрийн наадамд морь хариудуулж чадахгүй хүмүүс тий. Өчнөөн жил хүлээж аваад жишээлбэл Батбол бишээ Бацаг тод манлаа удирдаг 14 жилийн дараа төрийн наадмаас ахны хэрэг хүрсэн юм шиг байна. 14 жилийн дотор бас хүнд заримдаа шантрах үе гарна гэж ярьжсэн. Гэтэл та анх удаа Сум аймгийн наадамд морь хариудуулаагүй байж мордуулаагүй гэж төрийн наадамд морь мордуулаад тэгээд хариудуулчихдаг. Энд чинь баг хүн болгонд бас заяахаар их оврхон хөв завшаа. Тэгэхээр амны гიშгтэй хөвгтэй нэг жил гээд байна. Тийм би яг хуу бас нэг зарчим баримталсан юм а ер нь бас. Морины хөвгт байхдаа л ер нь цалингаа цуглуулад бас нэг цалин мөнгөөрөө бүтэн жилийн цалингаар бас гайгүй гүү мал дааг байц судалтай авчдаг байсан. Тийм ер нь сайн удамтайгүй сайн гүү байл ер нь амьдаа хэрэнтэй тэгэл ер нь тэр маань надад ер нь үр дүнгээ ер нь шууд өгөөд эхэлсэн л дээ. Би чи нэгэнтээ одоо энэ олонгийн хурдан хурц ирлээ зазрахтай уяачдын надад малыг маллаа ингээл туслах уяач хийгээ явж байгаа юм чинь сайн гүртэй болъё, сайн гүгээ азарганд нь тавиад төлөө авъя, хурдан адуутай болъё гэж юу дотроо бодсон л доо. Тэгээ тэр нь маань эхнээсээ хэрэг шууд хэрэгжиж эхлээд 2013 онд би юус багийн наадамд өөр чи ер нь юм хийж үзээгүй, багийн наадам, сумын наадам ч мөрдуулж үзээгүй. Улсын баяр наадамд шууд дааг мөрдуулаад өгөө дааг маань харагдсан л. Тэр дааг маань удмын үед юу лээ? Удмын үед болохоор Монгол улсын алдарт уяаж энэ Сээлийн баяраа гэж ах юм гаад. Тийм дааг. Та их гүг нь авсан байсан юм уу? Тий би тэр даагийг тэгж авч ирсэн байхгүй яахаас.
Даатнаас шинжил сонгуул авчихсан. Дааг нь авсан юм уу? Даахын авсан. Ааха. Тэгээд шууд өөрөө Ээж нь ягаад өөргөө авчихсан юм бэ гэж тохиол. Тий. Ээж нь авал авчихаар яасан. Дараа жилийн шүтлөөрөө мөнгө шагааны нэр дээр болтоодсан. Тэгс шүтлөөрөө шагаахын нэр дээр болтоо. Бас өнгөний төрөлд нөгөө цэрэн болтгоон богоотой тохиолж хоёул ярьж байгаа. Тэгээ хүмүүсийн үзүүлэлт тэгээ хадуураад хүүхдэн батсан. Дараа жилийн хязгаарлаа 2015 3-аар ирсэн л доо. Тэгээд ингээл эхэлсэн байгаа та өөрөө одоо өөрийнхөө төрийн наадамд анх удаа нэр мардуулаа шо төрийн наадам айр хүрчихсэн. Тий. Тэгээд дараа жил нь 2014-нд унган даага 2014 төрүүлсэн л дээ улсын баяр наадам. Тэр ч яг хөө тэгээд уралдахын урд шөнө Налтан Батэрд гэж ах хөө бас 8 маргааш өглөө нэр дээр мартуулдаг сайхан төрүүлжсэн. Хэр халсын дагал. Сартаа ярьдаг. Сартаа ярьдаг. Тэр хэр дагны ихийг нь бас авсан юм уу? Ихийг нь авсан. Тэр хэний ад вэ? Сүхбаатар аймгийн Алзан сумын Жинишээ уган баяр гэж сайхан байдаг хөө. Энийхээс авсан. Эцэг нь 2001 онд ардын өсгөлийн 80 жилийн агаар 3-т орсон. Энэшээ уган баярын халтар гэж халтар газар. Ер нь би нэг хитэн нэг 20 гоо цуглуулсан ер нь тэгээд бүгдөө сайхан өрөөгөж өгсөн л дээ ер нь бас. Тэр маань надад одоо бас нэг мөрөн малны ингээ явахад бас нэг жоохон гайгүй сайхан бас. Билээ дэм болт юм гэж боддог л дээ. Гүүнүүдээ ямар үн ханшаар ямар удмын гүүнүүд цугласан бэ? За яг цаг тухайн үедээ тэгэл аминдал хэр арай л гайгүй гэсэн удамтай. Тэгэл өшөө бүр мундгийн болохоор тэгэл барахгүй мэдээж тэр чинь өнгөөлөмжүүлэлт арай жоохон муутай байна. Өөртөө тэгэл хэрэндээ таруулаад ер нь муу юм авчихгүй. Энэ нэг сайхан юм шүү. Энийг авчихсан гэж тэгж л зовж авчихсан л. За одоо тэгээд тэр 2014-5 оны үед л тэр жоохон хөвгтэй багтаал төрийн наадмын төрөм одоо бүлгүүдийг тодруулаад өөрөө бий болгоод байсан юм шүү дээ. Одоо ер нь одоо Алтай очрын адуус хэр чанарцсан бол яг өөрийн адуунуудаас өөрийн эзэмшлийн адуунуудаас юм хэд авч яана вэ? Өөрөө ер нь уйж байгаа юм яг өөрийнхөө уйж байгаа. Тий. Өч тэгээд нэг айхтар олон адуутай нөгөө нас баг уучраас энэ чинь тэгээд нөгөө саяхнаас л ингээд юм хийж болохоор чинь тэгээд одоо л нэг 2 азар адуутай л 2-3 азар адуутай болж ин л та. Ер нь бол тэгээд нэг юм гайгүй гац нэг гайгүй юм гарна. Тэгээ бас тэрийг яг нөгөө амьдралын хүний хэрэгцээ юм чинь тэгээд нөгөөдгөө бас нэг 5 төгрөгөөр нэг өдөрч чинь. Тийм үйл байдалтай юм байна чинь. 5 төгрөгөөр зарсан буй арилцсан адуунууд ер нь хэд авч байна вэ? Арилцсан адуунууд авч чинь. Тэр жил 2016 онд говьлтаан даншиг болоход чи манай 2 эрлийцэд нь манай даах төгөл зарсан даах төгөлээд Монголд нь зарсан даах бас манай зарсан даах төгөлсөн л дээ. Тэр үед сайхан юм билээ нэг хүний тэр ундраа адуу 2 адуу тэгээд үсийн надад төрүүлдэг. Эрлийц Монгол хоёрт нь хоёулын төрүүлдэг надад ирчихсэн. Сайхан. Зарсан адуунууд мэрсэр бас үсмсийн надад гац нэг ариг төрүүлээд байгаа юм бас. Одоо 100 жилд яг өөрийнхөө адуунаас Ой. Айлал байсан дээ. За, соёлон байна, шүтлэн дааг ер нь багчууд болцоолаад байна. Тэр 2013 онд тэр даага харагдуулснаас хойш гээд тэрнээс хойш ер нь бол одоо жил болохсгүйгээр улсын наадамд төв зингэлэхэд орж мөрч цоллож байгаа тийм. Монгол улсын шил чансан өндөр учир 3 байр шалгарс хэд онуудад хэд урч хэсэж байсан юм бэ? За, сүүлийн 3 жил л ер нь шалгарч байна да. 2018 онд чинь 7 Нэг өнгөрсөн жил 20 онд 19 онд 3-т орсон. Тэгээ энэ жил болохоор одоо энэ уяачдын шилдэг юу арай шалгаруулаагүй л байна шүү. 13 оноос хойш ер нь улс бүсийн наадам. За ихтэй төрийн наадамд ер нь хичнээн мөр харагдуулдаг гэсэн байна. Улсын наадам хийх үү? Улсын баяр наадамд яг би 5 төрөө 9 ариг авсан. 13 оноос хойш. Бүсийн наадам улсын наадам нэлээд би нэг жоохон багцаа нэг тоо гаргаж ирсэн. Нэг 50 гаруй ариг төрөө авсан бил. Өөр явж гисэн байх шүү тий. Тий. 52 3 ариг авсан. Тийм байсан шүү.
Та түр ярьсан аль болохоор нөгөө сэтгэл хөдлөлөө дарж даруухан байх хэрэгтэй гэж тий. Тэрийг үл хэрхэмлдэг гэж. Гэтэ нөгөө яалтчгүй бас нэг хүн нөгөө дотроос ингээд нэг огшдогч гэдэг юм уу энэ олон мэдээж 13 оноос хойш олон сайхан багталтай наадмууд болж түүнээс одоо илүүгээд онцлоод нэг сайхан наадмын дурсамж өрнөл хэдэн оны наадмын онцлог. За одоо тэгээд 2013 онд тэр нэг анх даага харагдаж байхад л бас өөрийн чинь байсан бас их баярлж ирсэн юм даа. Тий. Тухайн үедээ нөгөөтгөө бас нэг жоохон голомдог маягтай бас харагдсан чиж бодлого. Нэг тийм бодол байгаагүй. Дотроо бол за нэг 20 дотор иржээсээ 20 дотор иржүүл гоё доо гэсэн юм бодвол. Хийсэн тэгсэн харагдаад ороод ирсэн. Тэгэхэд л их баярлж ирсэн. Дараа нь хязгаарлан харагдуулахдаа бол дараа нь хязгаарлан харагдахад ч гэсэн яг хөө тэгээд тэр үед ч тэгээд ямар үйдэг болсон ч байсан ерөнхийдөө бас нэг угаасаа нэг жоохон гайгүй юм их ч бас нэг гайгүй тохиох гэсэн нэг бодлого боловсоо байдаг л. Тэр Мойкогийн тухай бас нэг Мойко гэж юу ямар утгатай нэр юм бэ? Алтан учир Мойко гэдэг. Мэдээгүй одоо манай эмээ өвөө энэ аав ээж нар л дагвахт л тэгээд дутдаг байсан. Бас ингэж яжсэн чинь одоо монголчуудын бас хайртай бахархалтууд энэ магна халтар азаргыг бүсүрэлтанд унж харагдуулж ирсэн гэсэн мэдээлэл болсон. Тэгээ би нэг жил нэг 76 морийг унжижсэн юм л та. 2006 онд моринд нэлийн томдох маягтай. Тэгээд халтар азаргын баянжиргалгаа магна халтар азаргыг унж Эрдэнэтийн 30 жил 6 дороод. Харангаан тамирын хурдад унж харагдчихсэн. Магна халтарын анхны бүсийн наадмын харгалтай ерөөс. Магна халтарын салхийг хагалж өгсөн байна шүү. Амжилтынхаа салхийг. Тэгээ ер нь бараг гэсэн. Тэр бас хажмаа бас таныг одоо бас морины хүм одоо болоход бас их нөлөөлсөн баг тийм үү? Тэгсэн юм. Авчгаар чинь. Тэрнээс хойш хайхтар яг том наадам дуур зэрэг бичнэх унааг үнэх унж харагдаж байгаагүй угс. Хожи уяг мөр унтсарс яасан болохоор ч. Ганцаар яг мөр унж харагдсан л тэрийг. Тэгэл нэг унаад бас харагдуулна гэдэг чинь ундаг л шүү дээ. Тэг яг том наадамд л гэхээс биш яг өөр арай бага наадамд ч гэсэн зөнтөл байх л та. Би таны тухай тантай харилцах ингээд дугаархаас оцтож асуусан. Тэгээд ер нь одоо ямар хуу утаа вэ гэсэн чинь ер нь их мэдрэмжтэй. Тэгээд дээрэс нь юу гэлээ? Сэтгэн бодох чадвар, ой тогтоол зайтай ер нь өөр шүү мэдрэмжтэй гэж хариулсан. Хувьдаа их тоож явд юм гэж үзсэн. Ер нь одоо бас трийгээ илэрх монголчууд ч бас аягүй сонь нөгөө багаасаа нэг тийм нөгөө хайрын дотроо хална гадна гэдэг нөгөө нэг тийм дотор илэрхийлэлээ нэг дотор мэдрэмжээ бусдад нээлттэй байдаг хүмүүс ш. Гэтэ ер нь одоо таныг одоо багш эрдэм шавьяасаа гэж таны төрийн наадамд 2 удаа их насны мөр дөрвөлөх гэж гэдэг мөхөрдөө дөрвөлөх гэдэг одоо багш ойны эрдэм заасан багш нэрж одоо баяр хүргэдэг ч юм уу тийм урмын үхэлгөө багштай ер нь тоогдсон уу? Уг тоогдлог байх баярлалгүй байх бараг надаас илүү баярлаад байгаа юм чи тэр хүн чинь ер нь. Тэр совзэний ихээр бас тийм хүн чаварч бас дугаарч юм бол бас ер нь хүмүүст бас нээлттэй өөрийнхөө сурсан мэдсийг харамгүй болцдог тийм бас онцлогтой байна шүү дээ. Тий өөрөө хүннийх цагаахан цайлган бас нэг бодос буруу зүг юм бодос санаатай хүн зөв бодсон санснаа ил хэлцдэг л хүн л дээ. Ер нь их амар хүн шүү дээ. Дугаарах шиг хүн ер нь бас их ховор бахаа бас. Ардны үлдэхгүй. Тий ардны үлдэхгүй. Тийм мэддэг чаддгаа бүгдийг хилээд ягаад өгчдөг ер нь. Танай дүүг бас морь үйдэг гэж сонссон юм байна. Ер нь Мойко эцэг гэхээс хэдүүлээгүй хідэн одоо бас морь мал үйдгийг өөрөөр одоо та бол үлгэрлж штэ тий бас эцэг гэхээс тавуулаа л да. Тэгээ манай нэг эрэгтэй дүү байдгийн булгадаг дүү морь ус сайхан үйдэг, ус сайхан мэдрэмжтэй ер нь. Бас тэрийг бас гайгүй яч болох болов гэж бодоод байгаа юм. Тэгээд хоёр эрэгтэй л бит хоёр л морь үйж чинь да ер нь. Манай дүү манай туслаа л ер нь. Одоо Сүхбаатарын тэр хоёр ахгүй аюулгүй аваа суран гэдэг ах нар. Тэд нартэй энэ жил энд нийлээд нэг галуу явуулаад тэгээ манай тэр дүүмөрийн уу явж байгаа л та. Таны бас Америкт морь уйлах санал ирдэг гэж би сонссон. Дээрээс нь энэ шин гамт алдартай байхад таны бас нэлээд тоод юм билээ. Тэр бас их өөр уяад байгаа хөвчүүд тэр их мэдрэмжтэй хөвгт байгаа байна лээ гэд ингээд ярьжсэн бас Америкас морь уйлах санал иржсэн гэсэн.
Тэ Америкаас баруун их санал мэрсэр ирж ийсэн л за 2015 оноос хойш тэр хэдэ бас ирэх нэрээд байгаа. Тэгээд тэр болгон дээр бас нэг жоохон бас нэг цугаан цаг үеийн нөхцөл байдал ч нэг таарж өгөхгүй болол яагаад байгаа. Түүнээс шивондо ерөнхийдөө бол бас нэг жоохон залуу хүн байна бас. Яг жоохон өөр сэтгэл дараа өөр бодоод тийшээ яваад бас нэг морцоор уях юм бодол бол ер нь сонирхол бол байгаа дотор. Тэгэл яах вэ? За залуу хүн цаашдын төлөв гэснээс ер нь одоо бас залуучуудаа одоо Монкогийн дараагийн цаашдын одоо төлөвлөгөөнүүд юу байх бол тэр ойрын гэдэг юм уу төлөвлөгөөг сонсож үзье. Бусдад бас санаа гэдэг юм уу санаа өнөхүүднээс. За ойрын төлөвлөгөө гэвэл ч одоо тэгээд зөв сайхан яваад бас стейцээ үнэлээд морой сайн уяал одоо сайн уралдах л одоо төлөвлөгөө байна та тэгээд одоо адуу малаа сайхан үржүүлээ сайхан адуутай болоод морой сайн уралдуулах л одоо ихний ээлжинд хүүхэд шугтаа бас зөв сайхан авч явах боловсрал юм тал дээр нэлээ сайхан анхаарал явах юм байна. Дараагийн залуу үеч одоо шинэ залуу үечтэй бас бэлтгэж тусалж байгаа юу? За одоо өөрөө залуу үеч одоо тэгээд яг за зөвлөж байгаа юм байгаа хөө. Тусалдаг залуучууд бол байгаа. Байгаа. Ой хаа игээд ярьж өрдөг болсод байгаа. Тэгэхээр бас хамгийн гол нь нөгөө та бид дөрөв асууж аваад мартчих нөгөө нэг хүний морь үед ийм амжилт гаргаж байгаа юм чи нэлээд олон хүний морь үйл гэж. Гэтэ нэг хүний гэж ялгүйгээр одоо бас хүмүүс ганцхан нийлнэ гэж байдаг. Таны одоо ингээд сая та өдөр ярьсан төрийн наадмын түрүү их мордууд гэл ингээд сүүлийн хэдэн жил ингээд нэг дорол одоо төрийн наадмаас бол 3-4-өөр нь л авч штэ тий. Тэгэхээр бас галуудрах тодмалаад хоёрын зам сайхан нийлж байгаа юм болов. Нэг хүний адуунаас тийм олон хурд урж байгаа юм чинь тэр хүн бол одоо бас морины төлөөч гэдэг юм уу маш их юм хийсэн байна гэж ойлгогдож байгаа. Тэдний адуу үнээр шинжилчихжээ гэж тий. За тэгээд бүх юмны нөгөө тохироо бүрдэн ихчээр тэгэл юмнаас л болж байгаа хөл та. Тэр хүн бас сайхан адуу цуглуулсан бас сайн чуйч тэгээд хоёрын бас ганцхан дөрөв сайхан нийлж байна тий. Тэгээд яг хамгийн гол юм л юу юм л та. Морийг бас одоо ингээд дээд нас болтно их насны мөр азраг болтол нь одоо ингээд байлгаад уяад байна гэдэг чинь бүгдийг багаас нь хаш уяад байна гэдэг чинь ер нь бол морийг хамгийн гол нь хөлтэй болгохыг хаалгах юм чухал гол асуудал л та. Түүнээс иш одоо энэ бормоор хонгор алзамаар халуумаар эдрийн одоо бас нас чицүү тэр үеийнх нь бас илүү хурдан ч үсэн адуунууд бол зөндөө байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэд нэр одоо яагаад бас байхгүй болчих вэ гэвэл хамгийн гол нь эрүүл мэнд чухал хөлгаар чухал болчиход байна л та. Тэр хөлгаар сайхан бүтэн сайхан байхад бол морь бол хэдэн жил сайхан үеж харагддаг боломжтой л байна. Тэргээр нэг жоохон давуу тал болоод байгаа гэж боддог шүү дээ. Та хөл гарын бүрэн бүтэн байх дээр одоо жишээлбэл ямар яаж анхаардаг вэ? За хөл гарын бүрэн бүтэн байдлах тал дээр ч одоо тэгээ байнгын сайхан эдлгээтэй байвал бас хэрэг хөл гар авахаар юм шиг байна. Өөрөө унаад эдлэх үү эсвэл бас туслах хүмүүсдээрээ унуулах уу? За өөрөө ч унж эдлэхтэй ч эдлнүүд туслах хүмүүс хүмүүлээрээ сайхан яагаад ер нь эдлэн л дээ. Тэгсэн байхад ер нь морь тэгээ нөхөл гартайгаа байхад бол юм. Бас нөгөө хамгийн гол нь энэ нөгөө нөхөл гартай байх тухай асуудал дээр нөгөө уяж солигдохгүй нэг хүний гараар одоо та бүгдийг ингэж яаж байгаа гардж байгаа учраас энэ морьдуудын уяа солигыг яг нэг формод нь бариад хулгалтнаас хэв суулгачихгүй ингэж байгаад байгаа. Тэгээ бүгдийн сайхан нөгөө даагнаас нь хойш уяад одоо нөгөө зангийн мэдсэн энэ морь ингүүл ингэн тэр морь тэгүүл тэгнэ бас нэг жоохон тийм давуу талч байгаа л та. Тэгэхээр бас тууштай. Ер нь бол та чинь олон хүний морь ууг юм байлээ шүү дээ. Яг дуурайхаа туслаж байгаа л тэгээ мөн шагаагийн морийг нэгжил маял тэгээл одоо галахтай. Ер нь бас нэг одоо итгэсэн гэдэг юм нэг нөхөрсөн үнтэйгээ болоод тууштай байдаг юм байна гэж одоо бас харагдаж байгаа тийм зам чанараас. За ингээд яриад байвал бас нэлээд хугацаа өнгөрсөн байна. Төрөвчүүд нь юунууд маань нэлээд удаан үргэлжилж чинь гэсэн бас юу авч байгаа учраас одоо шууд уншигчдийнхаа асуултанд оръё доо хэлээ төхөө. За далаа дайнаа гэдэг хүн дүүнийг наадам хийх ёстой доо тэр нь хизээ морины цомтой гэж байсан гинөө. Гой морины цомтой гэж байсан гинөө. Гой цомтой гэж байсан. Тэгээ 2018 онд л доо би нөгөө Төв аймгийн Баян Хүнжил сумын уралдаан зохионы гэж наадам болсон. Шилжиж явах цомтой тийм наадам болдго юм билээ. Тэрэнд би нэг их морь төрүүлгээд тэр цомыг авч ирсэн. Дамжиж шилжиж явах цомыг.
Тэгээд 19 оныхоо хавар 6 сард Доронтой аймагт морь үйдсэн байсан. Тэр хавар чинь Төв аймаг энэ дундуур хуваарч их жоохон гандуу харах хүн байсан. Тэгээд би нэг морь барьсан байсан. Ярууд авч өрөөд айхтар зарч тарааж чадлаггүй тэгээ ирээдэг 10 хэдэн морь уралдуулаад. Тэгээд цамын өгсөн. Тэр цамын өгсөн л дөө тэгээд. Тэгвэл тэр уралдаан болцсон юм байна шүү дээ. Тэр уралдаан ерөнхийдөө бол болцсон. Тэр чинь дундгавын адаацгийн билүү нэг хүн хар морь төрүүлж ирсэн. Тэр хүн тэгээд ширшилж явах цамын өгсөн бай шагалын юм ч гэсэн бас давгүй сайхан өгөөл давгүй сайхан юм болсон л доо. Яг зар тараагаад олон нийтэд тийм юу болж чадаагүй болох байсан ш. За Балжины Батуул гэдэг хүн байна. Мундаг залуу шүү гэж Даш Пунцаг Баясгалан гэдэг хүн хэлсэн байна. За ер нь бол таны подкастыг хийзээ вэ гэдээ асуусан асуултууд нэлээд байгаа. Балжины Батуул гэдэг хүн их морины хүчийг яаж нэг хэвэнд нь барьж байгааг ямар цаг үед ямар ажлуудыг хийх вэ? Илүү дэлгэрэнгүй асуугаад өгөөрэй гэсэн. Хүчийг нэг хэвэнд барих бол ямар ажлууд хийдэг вэ? Гэхдээ тэр ч одоо тэгээд унаад идэл нь мэдээж ойлгомжтой тэгээд байнгын их унаад идлээд яж бас ч болохоор байх. Морь нэг жоохон мэдрэлийн ядаргаа гэж бас нэг юм байна шүү дээ. Тийм ээ. Тэр чинь хэдий юу ч гэсэн бас малч гэсэн бас амьд бийт. Тэр чинь тэгээ байнга унж идлээд ингэж байхгүй. Хоол хичээлээр л зохицуулах хэрэгтэй юм шиг л. Бас нэг жоохон таргалах гал эргүүл хичээлийн болж хэрэгтэй шүү дээ. Унж идлээл байнгын нэг хүн байх. Бас нэг амраах үедээ амраагаад идлэх үедээ идлээ. Тагуулах үедээ тагуулаад бас нэг тиймэр л юм. Та бол ер нь формыг алдуулахгүй байл гэж зүйлээд байгаа тийм. Тий. За намрын харшаа авсан морийг имжлэх арга заслын талаар асууж өгөрэй гэсэн. Намрын харшаа авсан. Намрын харшаа гэдэг чи одоо харшаа гэдэг нь одоо намарч одоо тэгээд харшин ч гэж одоо юу гэдгийг намарч одоо тэгээд харшина гэж зүйлүүдэд ийм одоо би сайн мэдэхгүй байна. Морь айхтар тэгэж одоо сайхан намрын малч одоо сайхан тарган затгалан сайхан л баймаар харин жоохон намар бас нэг жоохон тарган их унаад хамаагүй хүчтэй идлээд бас жоохон өөх махын улаалгаад бас нэг жоохон тэгцэн л байж байгаа. Түүнээс биш намрын харшаа, хаврын харшаа гэхээс биш намрын харшаа гэж мэдэхгүй ойлгохгүй. Тийм дээ. Харшина гэдэг чи эцэж ядраа турахыг хэлээ шүү дээ тийм ээ. Тэр чи одоо хаврын цагтлахээс биш намарч одоо агуул юм байна. За дааг хэдэн сард хэрхэн зөв сургах болон уяас ойлгын талаар асууж өгөөч гэсэн байна. Игтэй мөнх хоёр гэдэг хүн асуулт. За дааг ч одоо манайхан чинь 3 сар гаргаал ер нь тэгэл унж идлэл хөдлөл сайхан идлэл эхэлдэг л дээ. Эхлээ сайхан хамгийн гол нь сүнг даагуулч одоо яг хусран даагуулч бас нэг сайхан хөдлөөд бариад нэг айхтар дижээж бариад таргалуулах шаардлага байхгүй. Бас даах чи хэмзэг амттай шүү дээ. Жохон хүчилчих юм бол доогоолж дээгүүрээ яажхан шээжин дарчих гад бас. Эхлээ сайхан 3 сараас хойш хөдлөөл өнгөлөөл нэг хөнгөн эхлээл тэгэл үйл ажиллагаанд явагдах байх л та. 3 сараас хойш л эхэлнэ. Тэрнээс өмнө бас арай нэлэх хавтаа бас арай боломоор юм шиг л их хөвтөнд бас. Уяас ойлгон тухайд бол зөөлөн гэсэн тийм аль болохоор. Тий, уяас ойлгохны тал дээр бол тэгээд. За их морины ажлыг асууя гэсэн юм. Ер нь их морины уяаны талаар танаас нэлээд асуусан ба. Би бас нөгөө хоёр мордыг ярихдаа уяаг надмаар ярьчих гэсэн. Та нэлээ юм хураангуй яриад тахлаар бас тэгээд ярьсан. Их морины уяаны одоо гол онцлог юу вэ? Их морины уяа гэвэл одоо хамгийн зөв ер нь уяаны арга нь бол би бол нэг иймэрхүү юм бодоод байгаа. Их сайхан идлээд таргалуулчихгүй сайхан нэг хөнгө хүчтэй гоё байнгын идэлгээтэй хөнгөн тийм байлж байх юм бол 100 мэдээ сайхан ногоо цагаар гарна тэр чинь. Тэгээд тэр үед нь жоохон сөргөөх маягтай амардах маягтай л уюул юм хамаагүй дээр юм шиг байна. Тэгвэр тавьж байгаа нь ингээл таргалуулчаал юм уу? Хэлбэрж аваал. Тийм манайхны уяач яг өвөл хавар нь бол одоо тэгэл бас хэн чинээс дутхгүй л ажил хийдэг л болчлоо л да. Ер нь бол хүн болгон л хөр сайн муугаа мэдхгүй их ажил хийгээд тах шиг байна. Тэгээ яг энэ сайн мэдхгүй чадахгүй суудгийг зөвлөхөд байгаа. Нэлээд сайн нэг хөнгөн байлгаа сайхан эдэлж байж байгаад ер нь зуны уяан дээр бол хараа. Тэгээ манайхан чи хавар өвөл хавар хичнээн ажил хийж хавар 4-5 сар 6 сар хүртэл 6 сарын нэг ингээл сайн дамир өрөлж байгаа үстэй тийм ээ. Тэр хугацаанд их богинохон хугацаанд их тижээгээд огцом таргалуулаад хайчих. Тэгээд
Тэр нь эргээд харагдаад болохоор Нөөцийгөө болгож авах гэж. би болохоор өвгөллөөс 12 сараас хойш ахуулаад идлээл унаал идлээл давхуулах үедээ давхуулаад тижээх үедээ тижээгээл тижээхгүй үедээ тижээхгүй тэгэж байлгаж байгаа л ер нь 5 сарын 10-д 15 тэгэл хөдөө ногоонд гардыг. Тэрийн тэгэлтлээ нэг тиймэрхүү байдалтай байж байгаа л тэгэл нэг 5 сарын 10-аас 15-аас 6 сарын 1 хүртэл нэг 10 15 хоног ногоо идэл. Тэгэл тэрнээс хойш мөрөө барайл. Тэгээ нэг 10 15 хоног л нэг сайхан амраад сул гүйж байгаа юм л та. Тэгэл тэрнээс хойш барайл хөнгөн сайхан зөөлхөн хөлсөлж эхлэв. Тэгэл зуныхаа үеийн дээр их амардуу нэг хөнгөл байдаг л. Ер нь бол байнгын л одоо малтайгаа өрхөн байх тухай л байна тийм ээ. За бүгд 25 та адуу гэдэг үнэн үү? Дан ихнээс саа уяад байна уу? Азрах хэр амжилттай уу юу гэдээ асуугаад өгөөрэй хөл. Цолмон сан жав. За тэгээд энэ галахын адуу ч одоо тэгээд нэг 25 та адуугүй ч хүн ч гэж юу байх вэ? Ер нь барыг байхгүй шүү дээ. Ер нь бол тий 25 та л морд. Тэгээд насны мөр их тал дээр бол би насны л мөр гэж байгаа л авиж харагдуулдаг гэж байгаа л та. Азрагыг асуусан мэ. Түрүү яг энэ хүн бас нөгөө азраг харагдуулаагүй гэдгийг анзаарсан л юм байна. Тий би азраг яг улсын наадамд л харагдуулаагүй болохоос биш яг бүс мөсийн наадамд дүнжин гарын маргатай харагдаж төрүүлж хэлсэн. За Азцая Азка гэдэг хүн их насны морийг өвлийн цагт маш сайн идэлээд бага хугацаанд тэжээдэг гэж ярих юм аа. Эдэлж байгаа мориндоо ногоон тэжээл өгүүл явах вэ? Сайн муу талыг нь яриад өгөөч гэсэн. За ногоон тэжээлийн хувьд болохоор би нэг айхтар сайн бас нэг тэгэж ногоон тэжээл өгж үзээгүй л байна. Ерөнхийдөө нэг сайхан дам ногоон өвсөрн л байлгадаг. Сайн чанартай сайхан ногоон өвсөж бас. Ногоон өвсөл өгөөлмөр. Унжидлээл. Угаасаа унжидлээл нэг сайхан тэжээхгүй сайхан унаал эдэлж чинь тэгээд морч нэг жоохон доошоо ороод нэг сайхан ингээд ирэн тэр үед нэг жоохон тэжээ чинь жоохон тэжээгээд нэг жоохон дээшээ гараад таргалмаар юм шиг болоод ирэхээр нь тэжээлийн насаар тэгээд нэг жоохон нэг л их маягтай. Тиймэрхүү байдалтай. За үл их морийг дан ногоо өвсөр тэжээж гэнэ үү? Нэмэлт тэжээлийг хизээ яаж өгч байна вэ гэж асуулгамаар байна. Дэмэд дорж гэдэг хүн байна. За ногоо өвсөд тухайд ногоо өвсөр тэжээж байна уу? За өвлийн үед бол морийг бол дан ногоо өвсөр л сайхан тэжээж байна. Тэгээд мэдээж obvious хэвэг бол хэрэг бол obvious хэвэгээр тэжээлгүй л яг нь. Тэгээд энэ нэмэлт тэжээл мэжээл бол яг хаа тэгээд уралдааны үед яг уралдах үед л өхнө үхээс шиг. Зүгээр ингийн үед бол сайхан өвссөн ногоо өвсөр нөөслөө. Obvious хэвгээр тэжээх үедээ тэжээгээд л тэгээд жоохон болох үедээ болол. За ганаа гэдэг хүн хөлсөлөхөөр хөлс нь гараад давхаар огт гарахгүй зоон хөөгд байх юм. Энийг сайн асуугаад өгөрэй гэсэн юм. Ажлын үед хөлс нь гараад уралдааны үе шургачдаг юм да нэг тийм эсвэл. Тэгээд энэ доотлын юунуудыг харсан чинь зүүн талаа одоо манай нутаг дээрээ зоогоо хөлдөөх магадлал их байдаг юм шиг байна гэж нэг хүн бичсэн байна. Тэгэхээр энэ баруун талд бичсэн адууны тухайд яриад ах шиг байна. Тэр яг хөө тэгээд нэг арай нэг жоохон нөгөө алсын эдлэгээ ундлагал нэг жоохон дутаад байгаа байх л та. Тэр чинь нэмнээ тавиа хөзлөхөөр тэгээ хүчээр гаргаж байгаа чи юм гаралгүй яах вэ тий. Тэгэл давхал явахаар тэр чинь нөгөө бие организмын сайхан бүр гоё болж өгөөгүй бас нэг хэл амж хатаад тэгдэг юм уу яа тий. Бэлтгэжл дутуу болохоор тэр чинь хөлснө барайл хөлснө гарахгүй байх хэлж ажилт. Сайхан унж идлээ сайхан зөв сайхан идлээ давхуулаад яхаа тавих юм болчтой юм тэр гайхал байна. За Эрдэнэтийн гант төгс гэдэг хүн эхмэр нь босго ажлыг яаж хийдэг вэ? Суллаж тавьдгүй, чангалж тавьдгүй гэсэн. За тэр ч одоо тэгээд яг наадмын өмнө болохоор ч тэгээд ер нь их морж гэлтгүү тэгэл морин дээр л харагдана л та. Арай нэг жоохон тарган бас нэг хүн хурдтай байгаа морийг бол нэг жоохон суллах маягтай тавьчихна. Бас нэг жоохон арай нэг удаан духан бас нэг эцгүүцээ нэг жоохон нэлгэрдүү байгаа морийг бол бас нэг жоохон чангалах маягтай тавина. Бас нэг амраагаад зогсоогоод мордуулдаг бас нэг мор байна тийм ээ. Бас нэг хоолныхын хорыг аваа мордуулдаг мор байна. Тэгээ янз янз л та бас тэр ингээд хэлчих болохгүй л дээ. Морноос шалтгаалах. Өөрийнхөө морноос тий тухайн үедээ ямар уяатай ямар байгаагаас нь шалтгаалах. Бас тэр уралдах жил өдрийн бас цаг агаар инж гэдэг юм уу бусад байдлууд бас нөлөөлдөг баг тий. Тэг нь мэдээж тэр чинь нэг жоохон цаг агаар магаар жоохон сэрвтэрхэн мөрөвтөрхэн эдэр тийм байгаа бол бас учиргүй тэгээд тэр чинь бас нэг хөлсөлж мөслөөд нэг суллаа тавьчих болохгүй байна.
жоохон чангалаад юм уу бараг амраагаад зогсоогоод мөрдүүлсэн ч бараг очихлоо. Жоохон их халуун бас нэг холд уралдаад морин нэг жоохон яхаар үйдүүл нэг жоохон суллах маягтай нэг жоохон хөлт юм болох юм. За лавга амар сайхан Эрдэнтээс суусан байна. Буруу амьсгалтай болсон адуу яаж засах вэ? Голоо зохиогүй. Нэг гэсэн юм л амьсгаа гол зогсон юм шиг тийм буруу болчиход байгаа маа. Энийг яаж хэмжлэх вэ гэсэн. За одоо тэгээд ястал наруу эхнээс нь сайхан нэг инглээд бүр нэг коучн дээр нь сайхан нэг зөв сайхан идлээл тэгэл нэг үсгэл байх та нэгэнтээ одоо тэгээд тийм болцсон юм их ч одоо имжлэгдэн ч гэж баг тэр хэцүү байна. Тийм үү. Амьсгалтай болцсон бол үнэхээр яг тэр дахиул юмд нөлөөлдгүүл юм бол тэгэл тэр буруу амьсгалтай бурдаа зөвлөд байдаг л та. Энэ дахилт нь нөлөөлөд анхаарлаа. Ер нь яагаад адуу буруу амьсгалтай болчихж байна вэ? За тэр тэгэл нөгөө уушиг ямар гэмтэл яхаар тэгэл бас болтгол юм шиг байна. Жохон амьсгалын замын эргэтэл жохон гэмтэл гаргалаас. Амьсгалтай болт юм шиг байна. За шинэ баяр цэнд баяр гэдэг. Бор морийг нэг жирмэн дээр нь аргагүй сайн тавьж байна. Бор болон халиу морь жилийн хугацаанд хэрхэн яаж эдэлж байсан талаар дэлгэрэнгүй яриулаад өгөөрэй л гэсэн. Бас иргэд ярьсан. Тэ ерөнхийдөө ярьсан л та тийм коммуником байлгаж байгаа л формыг айлуулах л ерөөсөө форм алдуулахгүй л байна. Бас нэмэр зүгээр юм шиг байна. Азрах шинэ хаврын цаг магт гүм мал хураан морь их биш байх баш тэгээд юм. Морил бол морь ихнес нэмэр гэдэг чинь тийм. Зарим хүмүүс бол 1-2 жил 1 жил мэл өнжөөсөн дээр өдр гэдэг. Тэгэхээр бол таны хувьд бол өнжөөхгүйгээр банга эдлэгээтэй формыг алдуулахгүй тэгтээ олон давтаж уралдуулахгүй байх хэрэгтэй гэсэн бодлогоор байна. Тий, ер нь их олон давтаж уралдах бол тийм юм шиг байна. Сайн уяад сайн чанартай 1-2 наадамд л их олон давхарлаад энэ яадаг. Ядаад нөгөө хөл гарандаа ч гэсэн гэмтэл согоог авах нь л биш. Тэр тамир хүч ямар даа ч гэсэн хэлэх юм шиг байна. За мустанг гэхэр гэдэг хэгнээс за өвөл хаврын эдлэгийг маш сайн хийдэг залуудаа бор морийг талд нь 60 км ажил хийдэг гэж дуулсан. Тэгж их хол ажил хийхдээ давтамж нь хэр хугацаатай байдаг талаар асуумаар байна. Мөн мордод хэрэглэж нэмэлт хичээлүүд нь 60 км ажилч гэж одоо бас юу байд юм уу? Би одоо нэг тэр 60 км нэг. Яг хоо унж эдлэгээний үед бас нэг хаагаадс нэг бас нэг морины нэг гүйцэд нэг хөндүрийг гаргая гэвэл нэг хүчин сайхан год цохоод нэг сайхан цохыг гэвэл холхон нэг унахад бас морос ажтайхан болд юм л. Одоо ч яг хөө тэгээ нэг мор ойрхоо нэг 10 км талд нь нэг 7-8 км нэг 10-15 км унаад шогшоод эргөө цогоод байгаа морч бас. Эхнээсээ морч барахтаа хүчин хөдлөхгүй шүү дээ тийм ээ. Тэгээд байгаа мод тэгээд хүчин хөдлөхгүй байгаа мориг л яг хөө год цохыг гэвэл нэг тэгэж нэг холхон нь бол тэгэл. За тэгээд бас гэвэл. Мордтой хэрэглэж байгаа нэмэлт хичээлүүдийнхаа талаар хэлж гисэн. За нэмэлт хичээлүүд тэгээд ерөнхийдөө морийг бол айхтар ингээд сайхан нэгэн гоё ингээд зөв идэлцэн байгаа морч ер нь яг цагаа тулаад уралдааны үед бол нэг зуны уяанд бол өвөл хаврын уяанд бас айхтар тийм нэмэлт хичээлүүд туу юмны бас шаардлага байхгүй юм шиг санагдав. Ер нь бас одоо нэг жоохон тэр витамин нэмэлт хичээл 960 юм өгөхөөр морч нэг жоохон дахилан нөхраал амьсгаан хэл аман гатаал хөлсөн гарахаа болоод нэг жоохон бахаагаал ирдэг байхгүй юу. Анхнаасаа тэгээ зөв сайхан эдэлцсэн байгаа мөрч тэгээд яг уяаны үедээ тэр чинь тэгээд хийх ёстой ажлыг хийжээл амраах ёстой үед нь амраагаад байгаа дахаар чи мөрч хэр бараг ядардгүй байхгүй. Сунгасан сунгаан дээр нэг ачаал авдггүй. Өөр сунгаагүй юм шиг л байж идэг л та. Тэгэхээр бас яг хөө тэгээ жоохон туранхаа нэг тийм юм өгөх биш нэ. Тэрийг нэг юуны тухайд өгүүлгүй бас нөгөөд бас тийм юм. Мэдээж тэр Кастро Мастро гэж үзээ харагд авах тэр Кастро ван тэр нөгөө нарисатгаа морин дөх тэр магнезиум тэр Кастро нөгөө одоо нэг шар карнол гэж шалтгаан суугаа шүү дээ. Тиймэрхүү юмнууд бол өгч байгаа бол. Тэр бол яг за морины хөлс гаргах аргууд уушгин гэмтсэн адуу яавал дээр бол гэж сайхан наран жимэд гэж наран мэжид гэдэг бас юм. Морины хөлс гаргах аргууд. Морины хөлс гаргах аргууд гэж одоо тэгээд хөлс тэгээ хүн хүчээр гаргая гэвэл яаж ч л бол яаж гаргаж болох вэ?
одоо нөгөө халгаа малгаа буцалгаж өгөөл барайл хөлсөж болно сайхан нөгөө түүхийс өгөөд гизийн матгамж тавиал халуус бүлээн сүүгж өгөөл гиз үзэгийн солиол барайл ус гараал гэдэг. Тэгээд тэгэж гарлаа гэж сайхан тэгээд нөгөө уяад зөвөл биш бол тэгээд нэг гаргаад нэмэрэг үлдээ. Анхнаасаа тэгээд зөв эдэлсэн зөв сайхан байгаа мөр чинь тийм асуудал тулгархгүй шүү дээ. Ер нь бол эдлийг зөв тийм чинь болохоо батсан мөр чинь тэгээд хөөснө гарахгүй болоод тэгчихэж байгаа юм чинь. Нэг болохоо батсан мөр чинь тэгээд хүн тэгээд засна гэж байхгүй шүү. За Батуушхын ган зам гэж хүн морины өвөл хаврын эдлэгийг хэрхэн хийж өгнө үү тэр тал дээр гэсэн юм. За тэгээд нөгөө түрүү чи ярьсан энийг хариулсан гэж байна тий. За Сүхбаатар Соронзон гом гэдэг хүн тижээж байгаа моринд том жижиггүй шороо идээд байх юм а. Хужир давс байсаар байтал тоохгүй шороо мэрээд байх юм а. Бас хил хаталтын талаар асуумаар байна гэсэн байна да. За тэгэхэд манайхны морд ч гэсэн тижээж байгаа морд тэгэл өвөл хавар газар ухаал мэрэл шороо идэж ил байдаг л да. Тэгээд бас газраас нэг дутгаж байгаа эрдэс тэр нэг төмөр одоо шороо янз бүр юм авдаг юм шиг байгаа. Тэгээд тэр хужир байгаа нөхцөлд бол тэр хужираа идэж ил байгаа юм чи ер нь морин их огт хужирлаагүй мөр чи арай их идвэл тэр шороо гэж их хэмжээгээр идэн шүү дээ тийм ээ. Тэр чин болохоор тэр морь бол угаасаа тэрийг мадуу гэдэг амтны чи нөгөө бэлчээрээр явдаг амтны чи бас ингээд шороо өгс зулгаагаад идэхэд ингээд үндэстэй ингээд зулгаагаад идэхэр чи нөгөө үндсэнд нь мэдээ шороо байна шүү дээ тийм ээ. Тэрийг л нөгөө өвөл хашаа хороонд хийчихэл нөгөө тэрийг авч чадахгүй юм бол одоо тэгэж аваад юм болов гэж боддог шүү дээ. За мөн их хэмжээний эрдэсийн дутагдалд орсон бол бас юм. Тэрийг манай уншигчид үзэгчид бас уртлын малын эмчнэрийн зөвлөгөөн дээрээс дэлгэрүүлж хараарай. За 4 сарын 1-ээс 5 сарын 15-нд ногоонд гартал их насны моринд ямар ажил хийдэг талаар асууж өгнө. Нөгөө ногоонхоос өмнө л гэсэн үг юм байна. За тэр үед чи одоо тэгээ сайхан идлээл ер нь тэгээ хөлслөг үедээ хөлслөөд бас нэг давхуулах ханагдаж давхуулах үедээ давхуулаад тиймэрхүү л байдаг л та. Өнжидлэх сайхан задгаа унах үедээ ч унаал авар тэгээ нөгөө багаадууны ажил зэрэгцчихдэг болохоор бас тэр болгоны хайхтар яагаад гэдэг вэ? Эрлийн зазарган үрээний уяаны талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч гэсэн байна. Эрлийн задган энэ Монгол адуу хоёр нэг хоорондоо нэг уяа юуны хувьд барилын хувьд ялгаа байхгүй. Эрлийн задуу гэл Монгол адуунаас ч илүү хаттай адуу нуудч байх юм. Илүү хөнгөн уяатай чадвар байх юм. Яг тэгээ нөгөө малынхаа онцлогоос болоод ялгаа байхгүй. Уяах тал дээр бол. За Бэлгүн Бэк гэдэг хүн морь хатгах талаар дэлгэрэнгүй яриулмаар байна. Халуун бор мордонд тавгны цус авах, тагнаа хатгах, шар ус авах хийлэгч гэдэг юм уу эдгээр хатгаануудыг хийжсэн үү? Хизээ ямар үед хаананд ямар хэмжээтэй хатгаж байсан бэ гэсэн мэт. За мэдээж яг нэг айхтар бас тэрийг үгүйсгэж болохгүй л доо. Ер нь намрын үед уралдсны дараа нэг намар нэг ус цасан зогсоох үедээ нэг 10 сард нэг сайхан бүгдийг натгуулаад хөнгөн хийлүүлээд хөндүрийг авахуулаад бүр жоохон имчилгээ маягаар урьдчилан сэргийлэх маягаар хүмүүсч доголж барьж янз бүр болоогүй л яг хөө тэгж нэг усанд нэг 7 хоног сайхан зогсоочоо тэрнийхэн дараа уснаас гаргаад хатгаад адуу малтанд тавьчихдаг л да нэг жилд нэг удаа. Тэгээс яг хөө тагнаа магнаа атгах ч яг хөө тэгэл үзэж харж байгаа л байнга тагнаа нөгөөсөн бол бас нэг тижэл ядуу бас нэг атгах юм бол байлгүй л. За бусад асуултууд ер нь давхарлцсан байна. Тэгээд энэ Баатрын одоо ир гэдэг хүн таныг би өөрөө увсан хэрэгсэх байгаамаа манай нутгийнх гэж сонсоо асуугаад өгөр энэ нутагт хамаатан саданд байдаг уу гэсэн асуулт асуусан. Тий за яг манай аавын аав увсан аймгийн хэрэгсэх юм л арайтай л байна л дээ. Тэгээд хамаатан садан бол байх юм байдаг юм шиг л. Тэгээд ч өөрөө манай аав ээж Улаанбаатар хотод төрсөн. Би ч өөрөө Улаанбаатар хотод төрсөн болохоор тий. Очиж байгаагүй юу? Очиж байгаа. Айхтар нэг аймаг сум гэдэг идэг шүү дээ. За ингээд ерөнхийдөө ихэнх асуултууд давтагдмал буюу түрүүчүүдээ ярьсан асуултууд байсан учраас ингээд хураангуулчих. Бидний урилга хүлээж авч ярилцсан стачтай баярлалаа. Авсуулсалынхаа 100 жилийн гарагтай сайхан надаарай гэж хүсэмрээ. За баярлалаа. Морьтон монголчуудын мөнхийн омогшил Одмагнэ подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст.